Хүн өөрийгөө яг хинбэ гэдгийг ч таньж амжаагүй, юунд дуртайгаа ч олж нээгээгүй байхдаа гинэд ээж гэх том хариуцлагатай нүр тулвал яах вэ? Бид бүгд л төгс хүн байхыг, төгс ээж байхыг хичээдэг. Гэвч яг бодит амьдрал дээр бид өөртөө ч дотроо төрж явдаг жаахан хүүхдүүд байх нь бий. Жоохон хөвтөс юм биш үү? Яана юугаач мэдхгүй, учраа мэдхгүй хөрхий зайлуулгээл өөрийгөө өрөвддөг байхгүй юу? Ер нь өөрийгөө нөгөө олж нэгээгүй тэгээ би ер нь ямар хүн юм, би ер нь юунд дуртай юм гэдгийг ерөөсөө мэддгүй байсан хүн чинь хүүхдтэй алчингод айгүй төөрд юм билээ. Тийм ээ. Бид төөрдөг, ядардаг. Хүүхдээ өөрийнхөө төсөөлөөр байлгах гэж бухимдах үеч гарна. Гэхдээ хүүхэд өсгөн гэдэг үгээр зааж загнахын нэр биш юм байна. Энэ бол чи өөрөө ядарч байсан ч шүд зуугаад үлгэрлэж харуулах тэр хэцүүхэн бөгөөд хамгийн чухал ажил юм байна. Угсаа аав өөрөө хэлдэг байхгүй. Би бол угсаа нэг дүрмийг баримталдаг. Нөгөө practice what you preach гэдэг. Чи юу одоо хэлээд байгаа тэрийг өөрөө үлгэрлэж үзүүлэхгүй бол тэр чи юу ч шээ, юу ч одоо ямар ч өөр нөлөөгүй те. Би өөрөө ингээд салхуурж байгаа ч гэсэн чи ингээд заавал хүүхдтэйгээ ажиллахгүй бол ингээд чи энэ хугацааг алдчихвал чи ирээдүйд тэгэл энэ охин чинь чамаас одоо үг сонсгоо болчин ч гэдэг юм уу те. Ингээд яг нэг юм хүмүүжлийн чухал үе шатан дээр явж байгаа гэх юм уу. Өнөөдрийн дугаарт бид хүүхдтэйгээ хамт өсөж төлөвшсөн нэгэн гайхалтай эмэгтэйг урлаа. Түүний амьдралын гол философи нь эд хөрөнгө, материаллык зүйлс огтхонч биш. Харин Улаанбаатарын саарал хар бараан өдрүүдийг даван туулах хүчийг өгдөг тэр зүйл нь яг үндэ материаллык юмд мөнгө үрж ирснээс та хэдэд гадагшаа авч яваад хэдүүлээ гэр бүлэрээ ийм гоё дурсамжийг бүтээгээд тэр дурсамж чинь энэ материаллык юмны хажууд хамаагүй их одоо баялаг гэж амар ойлголт гэсэн байхгүй юу. Бидний одоо гол юм чинь ерөөсөө л гэр бүлэрээ хамтдаа аялах, тэрэндээ бид нар илүү мөнгө зарцуулахыг хүсдэг. Эргээд тэрийгээ бид нар бодож зарим хар бараан Улаанбаатарын өдрүүдийг давтдаг. Гэр бүл, хүмүүжил бас хамгийн чухал нь өөрийнхөө үн цэнийг дахин мэдрэх тухай халуун дулаан ярианд тавтай морил. Grow with Google Mongolia хөтөлбөрийн нисэлт эхэллээ. Та мэрэгчиж буй чиглэлдээ Google Career Certificate-ийг эзэмшиж, Google компани албан ёсны эрхтэйгээр хэрэгжих хөтөлбөртэй хамт карьераа, бизнесээ дараагийн түвшинд гаргаарай. Data Analytics, Cyber Security, AI for Business зэрэг 9 мэргэжлийн хичээлийг 10 ба түүнээс дээш жилийн туршлагатай салбарын экспертүүд болон Coursera платформоор хамрагдах юм. Технологийн салбарын мэдлэг 6 сар тутам шинжлэгддэг. Харин та хамгийн сүүлд хизээ өөрийгөө апдейт хийсэндээ. Хөтөлбөрийн бүртгэл 3 дугаар сарын 13 хүртэл үргэлжилнэ. GWGC хэмээнээр орон дэлхийн ур чадварыг дэрэгдээсээ эзэмшээрэй. Та нөгөө хувийн өнгө дагд юм уу? Үгүй. Тийм. Яа хувийн өнгө гэд нэг янз бүрийн тиймэрхүү юмнууд зөндөө байдаг шүү дээ. Тиймэрхүү юмнуудыг бол харж исэн л та. Тэгэд нөгөө AI-аар ингээд нэг өөрийнхөө зургийг аваад нэг төхөрөг мохроо үзсэн шүү дээ. Тэгж бол үзчихсэн. Гэхдээ мэдхгүй ерөөсөө яг тэгж шийдэмгий ерөөсөө бодуулж зүрхлээгүй л дээ. Тийм. Тэгээ саяны хүнийг болохоор яагаад ичсэн бэ гэхээр манай нөгөө бэрэгч шүү дээ сендэр. За. Тий. Үсээ ерөөхдөө яах учраа олдоггүй байхгүй. Тэгээ нэг ямар ч юмдээ авах битэр чинь арзаачаар нь буржгар болохоор. Тэгэл ингээл нэг жоох ингэчих юм уу тэгчих юм уу гэл ингэнгүүт ерөөсөө нэг л гоё олж өгдөг. Тэгсэн чинь нэг өдөр айгүй гоё болол хүрээд ирж байна. Тийм үү. Тэгэхээр вау та ямар гоё юм бэ? Ямар гоё юм яг наад өнгө чинь таны өнгө байна гэдэг. Тэгэл хаана бодсон энэ тэр гэсэн чинь тэгэл зааж. Тэнд бодуулаад. Тэр харин царайцыг харж байгаа тодорхойлдог. Бараг л нөх хувийн өнгө тодорхойлдог адилхан юм шүү тий. Тийм байна. Танд л аим гоё зүйл. Би одоо ингээд ерөөхдөө 3 хүүхэд төрүүлчихэд яг нөгөө өмнөх яг ингээ хүүхэд төрүүлээгүй биен дээрээ ер нь очно гэж амар их ингээ бодоод идэг гэсэн юм байна. За. Гэтэ тэгж үнэхээр чадахгүй заяа хизээч чадахгүй. Ялчгүй бидний таазны яс ингээ тэлэгдээд ингээ тэг ингээ тааз мат шал өөрөлдчих юм чи ингээ нөгөө ерөөхдөө биений одоо хэлбэр илүү одоо юу гэмдэ нэг юм хүүхэд төрүүлсэн эмэгтэйний бие гэдэг чинь нэг арай өөр идэв штэ. Охинлог биенээс гэдэг байхгүй арай өөр идэг байхгүй юу. Тэгэнгүүт тэр биеийн одоо ясны одоо бүтцэн ингээ ерөөхдөө бас ингээ өөрчлөлт орцсон. Мэдээж нөгөө 3 хүүхэд тэгээ насны одоо онцлог гэхээс илүү одоо тэрнээсээ болоод бодисын солилцоо одоо удаашраа цусны эргэлт одоо жоох удаашрснаас болоод тэр юм уу те хизээч өмнөх одоо тэр яг тийнейж үеийнхаа ч юм уу тэр чин дээр очихгүй юм байна л галбар гиз мэдсний галбар авсаад байдаг. Ерөөсөө тэгж тэр тайлмайлан дээр очих нь ер нь хэцүү.
яха үнэхээр сайн ингээд бүр аим бэлтгэл хийгээд те яг тэгж нүдүүл очихоо юм шиг байгаа юм. Тэгтээ хэцүү. Тэгээд харин ерөнхийдөө ингээд дандаа нөгөө хуучны өмсдөг байсан хувц сонортаал багтна, хуучны яг сайсандаа л багтна гэд би ингээ өөрийнхөө амир ингээ зоогоод итгэсэн юм байна л та. Тэгээ сая би Европ очиод хизээ тэгж бойсон гэсэн үг юм. саяхан л та. Одоо та 3 хүнтэй. Тийм, саяны 11 сард би нөгөө ажиллаар Герман тэгээд нөгөө Швед рүү явсан байхгүй юу. Тэгээд тэгтээ харин ерөөхдөө ингээ жоохон стилийнхаа яг одоогийн цагийнхаа стилийнхаа одоо хувцлах ёстой тэр нэг юм чиг баримжаа олсон гэх юм уу. Тэгээд тэрний хүртэл бол би ингээд яг өөрийн биендээ таарах хувцс биш. Ингээд зүгээр л өмнөх одоо миний биеинд яг энэ таарчсан. Би энэ сайзандаа л таарчсан. Би энэ сайзан дээр л очино. Эсвэл одоо дэлгүүр оронгуудаа нөгөө яг тэр хуучин өмсдөг сайзаа өмсөж үзэнгуудаа ёо амир тарган байна ч гэдэм үү те ингээ өөрийгөө голдог. Тэгээ за би болоогүй юм байна гэл ингээл хойшлуулад тэгсэн чинь тийм биш юм байна. Бид нар чи яг ингээд нөгөө өөрийнхөө биений хэлбэрт ялангуяа ингээ ээж болсон хүний бие чинь бас нэг арай өөр өгдөг. Тэгэнгუთ тийм нэг юм 20-оос 30 насны хоорондох нэг насны хувцсны стил гэж бас өөр өгдөг юм байна. Одоо яг тэр скандинавчдаас сурсан гэдэг. Яг ингээл нөгөө дэлгүүр оронгууд бид нар ч одоо нөгөө Zara Mara орохоо болцсон юм байна. Ер нь бидний насныхаа одоо Zara Mara юу гэдгийг те тэрнээс арай дээшигээ арай нөгөө удаан эдлгээтэй илүү сайн материалтай илүү сайн ойдолтой сайн эсгүүртэй гэх юм уу би суудаг old money гэж хэлдэг шүү. Тэгэнгүүт бидний биеийг ойлгодог тийм хувцснуудыг өмсөх хэрэгтэй болсон юм байна л та. Тийм тэгээд одоо би яг ингээд тэр нэг өөр дэлгүүрүүдээр ингээд ерөөхдөө нөгөө арай Zara-гаас арай дээдлийн төвшнийхэн гэх юм мэдхгүй. Тийм үнийн хувьд ч тэр материал загварын хувьд ч тэр тийм дэлгүүрүүд рүү ингээд орж үзэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт дандаа миний насныхан байхгүй. Тэнд яг дэлгүүрс чинь арай нэг тогтцсон амьдралтай. Тэгээ яг нэг өөртөө юм ингээд гаргаад зориулж чаддаг те ингээд тэгээд яг тэмэлт залуучууд эмэгтэйчүүд явж байгаа хгүй тэр өөр ингээ юу өөрт нь таардаг юм мэддэг. Тэгээ яж хахта өөрсдөө айгүй нөгөө нэг скандинавчууд ч амар стилтэй. Ингээ нэг юм монголчууд ч нэг ингийн штэ. Тэнгүүд тэд нар чинь ингээ нэг юм нарийн жижиг сажиг деталь ингээд эсвэл малгайгаа ч юм уу те эсвэл оролтоор ч юм уу ингээд нэг гоё юм хийчдэг. Тэгээ тиймэрхүү залуучууд эмэгтэйчүүд явж байхаар ингээ баг хоорондоо тэнд учирдсан юм шиг лээ. Манай нэз тэгсэлтэй эдгээр чинь ингээ баг эндээ ингээд юм хум хайж ингэж явж чаад би бинтийг учирдаг ингээд ерөөхдөө ижил нөгөө сонирхолтой хүмүүстэй ингээд таардаг гэд. Тэнгүүд ингээл нэрээ эргэн тойрны ингээл хараал үзсэн чинь нэрэл айгу ерөөсөө тийм нэг жоохон одоо банд охтууд бол байхгүй байхгүй тэрүүгээр дандаа л яг бидний үеийн хүмүүс байсан л та. Тэгээд бас ингээд насны юм гэж байд юм байна. Хувцсан ч гэсэн ингээд яг насанд зориулагдсан байд юм байна. Тэгээд тэрийг ингээ өмсөд үзэнгүүт шал өөр харагдд юм бэлээ. Ингээл насандаа ч юм. Би эсвэл магадгүй бүр нөө жоохон болох гээд юм уу мэдхгүй заяа. Өмнөх нөгөө өөр өөртөө голхон өөрийгөө л ингээд хараад би яг ийм байх ёстой л гэд ингээ бодоод ирсэн юм шиг. Тэнгүүт би нөө өөрийнхөө яг одоогийн байдалтаа ингээд ерөөсөө юу яагаагүйсэн юм бэлээ л дээ. Хүлийн зөвшөөрөөгүй гэх юм уу. Тэг яг одооны биеийн дээр яг одооны нүүр царай юу гэдэг өөрчлөгдсөн тэр өөр дээрээ ерөөсөө тийм ботггүйсэн юм бэлээ. Тийм тэгэхээр нөгөө өмнөх жоохныхаа үеийг л хувцнуудыг сонирхоол скини джинс ч гэдэг юм уу те тэнгууд ингээд бид нар чи ийм өмсөхгүй юм биш дээ гэд тэгээд өмсөж үзэл ойлгох юм бэлээ. Харин тийм тэгээд манай тэр найз айгуу тусалсан л та. Манай тэр найз айгуу тийм нөгөө стилтэй. Би чинь тийм ерөөсөө үгүй те би чинь дэлгүүр орохоор нэг тэгэж ингээд нэг амар олон ингээд бараг ажил болгоол энэнийг энэ дээр тэрийг энэ дээр наа чи энэ дээр залуу өмсөд үзье гэл нэг ингэдэггүй хүн бохгүй. Тэгсэн чинь манай тэр найз залуу наашир гэл чи энийг өмсөж тэрийг өмсөж наатахаа энийг үз. За энийхээ энэ сайз нь чи яг одоо таардгаа биш нэг сайз томыг өмсөд үзсэн тэрийг өмсөлчих жоохгүй. Тэнгүүт өмсөд үзэнгүүт ингээд би чинь заавал таарсан хувцас өмсөхгүй юм байна. Ингээ жоохон нэг сайз том байхаар хүний биед бас илүү гоё харагддаг ч юм байна. Илүү дончтой ч гэдэм үү те. Яг тэр нэг одоо джинсний жишээлбэл ингээд нэг нугларч байгаа хэсэг мэсг нь ингээ жоохон том байхаараа амар юм гоё харагддаг юм билээ. Тийм тэрийг би ерөөс ойлгохгүй байсан юм билээ. Тэгээд л яг тэр найз маань одоо Намуна гэд манай найз маань одоо Шведэд амьдардаг аахгүй. Тэгээ чи энийг өмсөө чи энэ чинь энэ л чамд яг цохин одоо энэ л чиний хэлбэр цохин гэл ингээл өмсөнгүүд нэрэл яг цохт юм билээ. Тэгээд би ерөөсөө нөө хайрцаглагдсан байгаад байсан гэдгийг ойлгосон. Тэгээд өнгөний хувьд ч гэсэн яг ингээд өөрийнхөө нөгөө ер нь арсны өнгө болон ер нь надад ямар өнгө тохирдیں ямар өнгө тохирдгүй юм гэдгийг ингээд жоохон олж мэдж байгаа болохоор яг тэр өнгөнүүдээс сонгодог болчихсон юм байна. Тэгэхээр нөгөө өмсөнгүүд өнгөн цохохоор хүн чинь айгуу гоё харагддаг. Тэгээ нэг юм
лайф хак юм уу хаашийн тэг нэг юм зүгээр л энгийн юм юу юм бэлээ. Тэр нэг заавал амар супер дупер үнэтэй ч гэдэг юм уу амар ингээл загварлаг тийм авц өмсөд авах хэрэггүй зүгээр л өнгө олцсон байхад одоо ер нь бол болчдөг гэдэг аахгүй. Тэгэл би тийм тэгээ хэлбэрээ. Минийхээ хэлбэрийг Та тэгээд сая нөгөө ингээд бүр ингээд тийнейж байх үеийнхэн би рүүгээ ингээд очих гээд тэмүүлээлээ санагдаж шүү дээ. Яг ялч эмэгтэй хүмүүс тэгдэм билээ одоо ингээд би тийм байсан да одоо тийм болох хизээ болох юм бол гэл ингээд өөрийгөө хараал тэнгуут ингээд өөрөө тийм биш ангууд ингээд сэтгэлээр унаал тий. Айгуу тэгдэм билээ. Тэгээ би яг үнэхээр бүр одоо нэг Victoria's Secret-ийн охтууд чинь бүр нэг амар жим мэдэн шүү дээ тий. Бүр үнэхээр personal trainer аваад өстой хэдэн жил бэлтэл тэгж л одоо өөхөө хайлуулж одоо хасаад хамаг болчингаа гоё юм тоонд ап болгоод тэгж л одоо баг тэр үе дээр очих юм шиг үлээ. Тийм. Та тэгээ өөрөө ер нь яг ямар шүү байхыг илүү хүсдэг, илүү тавтахтай юу? Би бол одоо юу гэдэм бэ? Ерөнхийдөө нэг жоохон фит байхыг ер нь хүсдэг. Мэдгүй яг их гэр бүлийн онцлогоос гэх юм бол манай аав айгуу тийм булчинлаг хүн байхгүй юу? Нэг тийм суур булчингийн массатай гэх юм уу? Нэг юм арьсан ч гэсэн ингээд нэг жоохон чанга. Манай ээж хоёр ерөнхийдөө тийм хөрслөг бор арьстай хүмүүс байхгүй юу? Тэгээд яг тэр хоёрын одоо микс гэх юм уу те тэр хоёр хүний микс одоо гарч ирээд тэгэнгуутаа арай нөө булчингийн масс ихтэй. Би бол яг ах ихчээгээ бодвол арай булчингийн масс ихтэй тийм. Багасаал тийм байсан. Тэгээд тийм болохоор ч тэр юм уу яг уул нь жоохон хичээвэл айгүй хурдан шейпэнд ордог. Яахгүй юу чанартай гэх юм уу яг намайг манай нөгөө personal trainer багш маань чи чанартай биетэйгээ хэлсэн багхгүй тэгэхээр би тэгэл өөрийгөө за окей би чанартай биетэй тийм тэгээд яг ингээ нэг яг тууштай ингээд яг хөдөлмөрлөх юм бол уулна айгуу гоё хэвэндээ орхол юм шиг байлээ гэж би бодоод байгаа шүү дээ. Нэг тийм төсөөлөл өгдөг штэ. За танд бол ингээл төсөөлөл бас ингээ байсан багтаа ингээл ээж болохоос өмнөх одоо би бол ингээ бодоод байгаа байхгүй ингээд би одоо ингээ хүүхдгөө байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд за ингээ ээж болох юм бол би жишээлбэл тэр насан дээр ингээ анхаарч гэдэг юм уу ингээд би бол өөрөөсөө амар олон төсөөллүүдийг үүсчихэд байгаа байхгүй. Одоо миний хамгийн их одоо айж байгаа нас бол өсвөр нас. Өсвөр насн дээр хүүхдээ ингээ яах вэ хүү гэд ягаад тэгэхээр өөрөө өсвөр насн дээр янз бүрийн юм амар үдцэн. Тэгэнгүүт амар үдцэн. Одоо жишээлбэл ингээл юу ч ядгийн ингээл фракталч маракслал гэдэг аюу эмзэг байдаг штэ. Тэгээд би өөрөө тийм ингээ тулцсан учраас одоо хүүхд маань гарцаагүй тийм одоо хорн ялангуяа одоо ингээл альфа юм уу гэл ингээл бид нэр тийнейж хүүхдүүдээс ингээ зан характерын хувьдаас ямар байгаа л гэл маш олон төрлийн хүүхдүүд ингээ байгаа штэ. Тэр дунд ингээд орно гэхээр нэг нэгэндээ маш их нөлөөлөлтэй байна. Гэл ер нь бол ингээд маш их одоо бодож байгаа бодлууд байдаг. Тэнгүүд ээ штэ. Яг одоо та ээж болохоос өмнөх одоо бодож исэн бодол тэгээд яг ээж болсны дараа одоо ингээд нэг хүүхэдтэй боллоо, хоёр хүүхэдтэй боллоо, гурван хүүхэдтэй боллоо гэд би одоо ингээд подкастинг хийгээд тэгэнгүүт манай ингээд подкастт орж байгаа ээж нараас яг тэгж байгаа байхгүй. Нэг хүүхэд, хоёр хүүхэд ялгаа ус их байдаг юм байна гэд одоо тэрний их ялгаа байна гингүүт анхудаа сонсч эхэлж байгаа. Тэнгүүд таны төсөөл тэгээд яг бодит байдал хоёрын хооронд ямар ялгаа байсан? Яг одоо яг манай том охин чинь яг өсвөр нас руу орж байгаа байхгүй юу? Одоо энэ жил 12 нас хүрнэ. Тэгээ би чинь бас нөгөө үеийнхнийгаа бодвол айгүй эрт ээж болсон. Тэгээд одоо ингээ бодонгууд би чинь бас өөрөө жоохон бохгүй юу. Би тэр чинь ингээ ерөөхдөө одоо ингээ манай охин жоохон өсвөр насндаа ороод ингээ нэг юм зам ман суугаал тий янз бүрийн айрцсан гаргаж ирээд одоо өстө нэр юу зарим үед чинь бас намайг загнана тий ингээ намайг ингээ шахна. Тэгэнгუут ингээ би яг өсвөр насн дээр ээж автгаа юу ярихгүй байжгаад яаж алдсан тий яг ингээл хүн чинь нөгөө нэг янз бүрийн юм ингээл хийж үзэл тэгэл тэрнийхээ алдааг ухаараал ингээл тэрнтэйг амьдрал явж байгаа шүү дээ засгаан засаал. Тэнгуут би охинтойгоо л ингээд яг үнэхээр ингээд нийн нуугу сайхан ярилцдаг л одоо ер нь хүүхдүүдтэйгээ тийм бай гэж боддог. Тэгээд одоо ч тэгж ер нь бол хичээдэг одоо ингээд зүгээр л найзууд шиг тэг ингийн найзууд шиг ингээд тэр яасан энэ яасан ингээл нөгөө нэг гоё ингээд нэг юм хамаагүй ингээд дотрыг ингээ уудлахыг амар хүсдэг. Тэтгэхийг амар хичээдэг. Тэгээд одоо мэдгүй яалтчгүй би анх удаа л одоо өсвөр насны хүүхдтэй байж үзэж байгаа болохоор ч тэр юм уу одоо тэгэл сурж л байна л да. За ийм үед ийм маш гаргах юм байна. Ингийн хэлчих юм бол ингэж реакц үзүүлт юм байна те. Яг одоо ингэнгүүт нэр өөрт нь нэрэл тухгүй байгаа юм байна. Би бас хитрхи шахаад байгаа юм шиг байна ч гэдэм юм уу те. Зарим үед ингээ зүгээр өөрөөр нь орхичих хэвтэй юм байна. Зарим үед ингээ ялтчгүй би өөрөө ингээд залхуурж байгаа ч гэсэн чи ингээд заавал хүүхдтэйгээ ажиллахгүй бол ингээд чи энэ хугацааг алдчихвол чи ирээдүйд тэгэл энэ охин чинь чамаас одоо үг сонсгоо болчин ч гэдэг юм уу те ингээд яг нэг юм хүмүүжлийн
чухал үе шатан дээр явж байгаа гэх юм уу. Тэгээд ер нь одоо энэ хүүхдүүдийг чи хараад тахны би бас өөрөөсөө ингээ харах нэ би бас айгүй эрт гэрээсээ гарсан байхгүй яг хүүхдтэй болоод тэгээд яг эргээд надад одоо боломж олдоод би ээж автгаа айгүй гоё урт хугацаанд бас байх боломж олдсон л доо. Тэгээд ингээ харангуут нэр хүүхдүүд айгүй эрт гараа авчт юм байна. Ер нь л ингээ 16, 17, 18 гэл одооний хүүхдүүд айгүй эрт төгсдөг болсон шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд ингээ гадагшаа ялангуяа наазахын явчт юм байна. Тэгэхээр нөгөө би болохоор яг нөгөө өөрийнхөө хувьд Монголдо сурч одоо их сургуульд сурсан болохоор илүү ээж автгаа ойрсон. Тэгэнгүүт энэ хүүхдүүд чи одоо бидрийг бодвол илүү одоо нарийн гоё олон төрлийн одоо юмнуудыг сураад байна шүү дээ. Тийм одоо энэ орчин үеийн сургуулиуд чинь тэгэнгүүт энэ хүүхдүүдийг бас Монголдо яг их сургуульд сурах уугүй юу гэдэг тэр ингээ бодонгууд за окей тэгвэл төгсөөл угаасаа юуны тулд энэ олон жил энэ гоё сургуулиудад сургаж байгаа билээ. Энэ хүүхдүүд чинь тэгэл сурдаг юм сураал цаашаага дээшээ одоо нэг гоё гоё сургуулиудын тий нөгөө тэтгэлэг авдаг ч юм уу, урилга авдаг ч юм уу ингээ яваад өгөх юм байна. Тэгэхээр одоо нэг жоохон serious ингээд ер нь ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг би бас ойлгоод байгаа л та. Жоохон өмнө чинь би ч нөгөө нэг бас ингээд нөгөө арай манай охины одоо ангийн хүүхдүүдийн ээж аав нэрх бодвол би ч хамгийн залуудаа ордог. Тэгээд гингуут манай одоо охины найзууд нь хүртэл ээж нь хэрэгтэгдэггүй гэдэг байгаа байхгүй юу. Тийм тэгэл одоо ээж нь 28 настай гингуут итгэдэггүй. Тэгэнгуут ингээд гайхаад идэг. Тэгээд би бас нэг жоохон ухамсартай хан шиг хандаад нэг энэ дээр жоохон ингээд дөрвтэй ажиллах хэрэгтэй юм байна л гэдэг ер нь одоо ухаарч эхэлж байгаа. Тийм тэгээд доотлын хоёр нөгөө дүүгийг гаргаад хүн ч нөө завгүй болно шүү дээ. Тэнгүүд охин жоохон хаягдах гад. Тэнгүүд би ингэж юусэн хайж болохгүй юм байна. Аль болох ингээд оролцоотой ингээд явах хэрэгтэй юм байна гэл одоо жоохон өөртөө ажиллаж байгаа. Одоо тэгээ ер нь яг яаж илэрсэн? Одоо ингээ хандлага нь гинт ийм өөр болж ирж шít. Та тэрийг ажилласан уу? Энэ яг юунаас ингээ болчихв гэл. Тийм одоо мэдгүй наазахын одоо би ч нөгөө нэг бага насны хүүхэдтэй болохоор одоо охин маань том болцсон болохоор заримдаа ингээд үнэхэр аргаа бараад миний охин дүүгээ хараад өгөөч гэл гун штэ. Одоо тэгээд угаасаа нөгөө гэрээ ажилд сургана штэ. Тэгэнгүүт ингээд зарим үед ингээд миний одоо төсөөллөөр биш байгаа дангуут би ингээд гайхаж байгаа хгүй юу. Хүүе эн чи одоо ямар залхуу юм бэ ч гэдэг юм уу те. Хүүе энийг мэддгүн бахтаа гэл ингээд би ч нөгөө өөрөө шал өөрөөсөн. Би чинь доороо нэг хоёр эрэгтэй дүүтэй. Тэгэнгүүт манай яг доотлын дүү чинь намайг 11 настай төрж исэн бохгүй юу. Би тэр чи 11 насны зөрөөтэй. Тэгэнгүүт би нөгөө дүү айгу хүсдэг байсан. Нөгөө айлын багасан болохоор тэгээд яг сургуулаад харж ирээл хэвээр нэрээ дүүгээ очиж үнэрлэн, дүүгээ очиж бүүгэлэн гэд ингээд амар excited гэртээ ирдэг байсан бохгүй юу. Тэгэнгүүт манай охин жоохон тийм биш байгаангуут ингээд би гайхаад тэгэнгүүт яхаа өөр л бахалтай угаасаа одоо үе ч өөр тэр үед ч өөрөөсөн тэг миний магадгүй одоо хүүхний тийм нэг хүүхдэд тайртай зан чанар байдаг. Яг манай охин хүүхдэд тайртай гэхдээ заримдаа ингээд илүү одоо өөрийнхөө орон зайд ингэж өөрөөрөө байх туртай. Мэдгүй яг бидний үе чинь нөгөө шал өөр штэ. Ингээд дүүгээ хар гэж ээж аав нар ингээд ялтчгүй тийм одоо энгийн юм шиг те бид нар ингээд хардаг байсан. Тэгэд охин дээр бас хитрхий дэгж шахалт өгөхөр бас залах гээд байгаа юм шиг санагдаад идэг. Тийм тэгээд гэр орны ажлыг бас хитрхий ингээд шахаад ингэнгүүт бас жоохон залах гээд байгаа юм шиг санагдаад тэгэд одоо өөрөөрөө л үлгэрлэж ер нь зааж өгье л гэж боддог. Яг тэр би нөгөө өөрөө ээж аваасаа дандаа үлгэрлсэн жишээгээр суралцсан гэх юм уу. Тийм тэгэхээр одоо өөрөө л үлгэрлээ. Одоо зарим үед үнэхээр өглөө те. Яг үндэ өглөөл тахад яг үндэ хүн сурдаг байхгүй те. Нэг ингэж исэн да гэд ингээд заримдаа боддог шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд зөксөө загвал ер нь зарим үед хилээдээ, давтан хилээдээ, тэгээ өөрөө үлгэрлэж үзүүлээдээ, тэгээд зарим үед ингээд шаардлагын тавиад дэлгэж бодож байгаа. Тэгээд яг нөө хичээл сургуулийн одоо нөө охтуудын онцлогч одоо нөө нүрээ бодож эхэлж байгаа. Тэгэл одоо гадаад үзмжиндээ анхаарж байгаа ч гэдэм үү. Тэгэнгუთ чинь яг л тэрэн дээр анхаарч байгаа юм чи. Энийг өмсмөргүй байна. Би ийм өмд авмаар байна те. Би ийм леггинс авмаар байна. Гэл ингээл яг миний баг өмсөж байгаа юмнуудыг авмаар байна гэдэг юм чинь. Тэгэл танд энэ таард юм уу? Би энийг өмсөж болох юм уу гэж хэлж байгаа юм чи. Яг л хэлж юм да. Тэгэл яг л ингээл гадаад үзмжээрээ анхаарч эхлээл тэгэл нөгөө нэг хөөхөн ямар ч будаггүй байхаараа хөөхөн царайгаа жоохон бутчих гэж эхлээл те. Тэгэнгუთ ингээл ер нь л одоо нөгөө нэг тийм юм хэлж байгаа юм байна даа л гэж ойлгож байгаа. Тэг зарим үед чи ингээд өөрийнх нь дургүй юмыг шахангууд яхара би ингэстэй. Би ингээд баймаар шít гэд ингээд шууд өөрийгөө ас илэрхийлээд байгаа. Тийм тэгж л илэрт юм бэлээ. Тэгэл угаасаа охтууд чи нөгөө шилжилттэй нас эхлэхээр нөгөө хөөхөн тэг нөгөө
биений хувьд ч гэсэн өөрчлөлт ороод ингээл баг нэг яадаг Тэр шүү дээ. одоо яг өсвөр насч яг тийм байгаа зү. Ингээд нэг юм дандаа нөгөө эргэн тойрны найз нөхдөөрөө өөртөө төсөөлдөг. Одоо бид нар өөртөө бодходсон бас яг тийм байгаад байгаа байхгүй. Ингээ өсвөр наснд эцэг ихтэй ойрхоос илүүтэйгээ хичээл сургуультай их их цагийг өнгөрөөн тэгэнгүүт чинь те найзуудаа заримтлаа таалагдах гэж үзэл эсвэл бол ийм тийм гэл ийм айгүй олон ийм шалтгаануудаас хинд илүү их нөгөө хамаатай байх ёстой тэр хүрээлэлт ч гэдэг юм уу те ингээ юу ч гэдэм нэг юм хүрээлэлд байх сонирхолтой тэр хүрээлэлнхэн үзэл бодлоор амьдрах гэж хичээдэг ч юм уу те тэгэнгүүтэл одоо эцэг ихийн тавьдаг юмнаас аяг зөрж эхэлт юм шиг байна. Тий хин нэгэнд нэг таалагдгаал тий ялцчихгүй бид нар чинь нөгөө 10 жил тахад ингээд за би нэг өмсчүүл намайг юугаа бодчих бол гэл нөх хүний юу гэж бодох дээр амар анхаардаг гэсэн шүү дээ тий та бас тэгж боддог би бас тэгж л боддог гэсэн. Тэгээ ялангуяа би ч нөгөө юу орхон гээд манай ихч маань ер нь илүү намайг бодвол нөө арслангийн орд болохоор илүү юм дайчин юм байсан бохгүй юу. Тэнгуут би тэр одоо нөө өхөр ордтой болохоор ингээ нэг жоохон даруй төлөвтэй ингээ хичээхэ баг нөгөө юунд ингээ дарагдчихдаг. Тиймэрхүү төрлийн охин байсан. Та хоёр нэг ангиус юм уу? Үгүй би тэр чи 2 ангийн зөрүүтэй 2 насны зөрүүтэй байхгүй. Тэгээд ер нь хичээхаа тэр нэг юм амир юунд нь дарагддаг байсан л да 10 жилдээ ер нь бодох нэ. Тийм үү. Тийм. Тэгээд тийм байсан болоод ч тэрөө би бас ингээд нэг өөрийнхөө гадаад үзмжин дээр айгу анхаардаг л үе байсан л. Тэгээд янз бүрийн л ер нь үе байсан. Эмоч байсан гэдэг аахгүй. Хэсэг юм эмо үе ч байсан. Хэсэг K-pop сонсдог тийм амар үе байсан. Тэнгуута инди үе байсан. Миний хувьд ингээ яг ингээд нэг амьд хөгжмийн хамтлагийн дуучин шигтэй ингээд юм нөгөө Oxford гутал гэдэг лөө. Тэгээ тийм гутал өмсөөл, юм skinny jeans өмсөөл, пальто өмсөөл, өсний юм богинохон тийм буржгар тэг нэг тийм үеч байсан заяа. Тэгээд ингээ айгүй олон шилжилтийг ерөнхийдөө ингэж шилжилтүүд ихтэй байсан юм уу тий? Шилжилтүүд ихтэйс одоо хувь хүний хөгжлөх юм одоо юу гэх юм нэг хувраад байсан гэх юм уу? Юу юунаас болж ирэн тавирдаг байсан? Яг тухайн үедээ юу модонд орчихсон тэрнээс л болсон баг. Тэгээд тэгэл өөрсдөг чинь нөгөө нэг амар эмо болол нөгөө юм эмо охтууд амар юм гоё санагдал гидр мэдэр өмсөөлтэй ингээ өсөн жоохон юм арцгаар ягаал хавчаар нөгөө юм аргестэй нөө Jack Scarf-тэй тэрнтэй ингээл юм уу сүнхэн хөөрэл айгу тийм бас байсан. Тэгэхээр нөгөө тухайн үедээ юу модонд орчихсан яг тэрэндээ л хувирж явжсэн байна. Одоо тэгээ тэгэнгүүт нөгөө бас тэр үеийнхэн зураг ингээ явуулчихсан шүү дээ. Тийм. За энийг чи бүгдийг угаацсан юм уу гэдэг. Тийм үе болохоор ерөөхдөө бүр дараа нөгөө инди үе. Инди үе гэдэг. Энэ хэдэн настай үе юм? Эн чинь би 13 мууртай байсан юм уу? 13 4-тэй байсан баг. Тийм. Ийм үе байсан. Тэгээ орхон битэр чи энэ үед айгүй нөгөө амьд хөгжмийн хамтлаг гихантай найзалдаг байсан. Тухайн үед ер нь сонсдог дуу маань ч гэсэн яг тиймэрхүү ер нь байсан. Дууныхаа сонирхлыг суурийг ер нь ааваас авсан. Ер нь агаа бид гурлаа. Манай аав чи ингээд бага хахад нөө хичээл сургууль руу маань хөргөж өгөхөд эсвэл гадуур тэтгэж явахад ингээд машинд айгу гоё дуунууд тавьдаг гэсэн хэрэг. Манай аав хизээч яг үндэ Монгол дуу сонсдоггүй байсан заяа. Айгу тийм барууны залуу байхгүй юу. Тэнгууд ингээд аав бага хахад яг ингээд одоо Police те тэр нөгөө дандаа юм гоё Depeche Mode тэгэл нөгөө заримдаа Mariah Carey гэлтэй ингээд нэг юм гоё дуунууд сонсдог. Америкийн радиог сонсдог гэсэхгүй юу. Тэгэл ингээл энэ ийм дуучин яг энэ одоо дууны клип нь яг ингэж явсан. Тэр одоо юу үеийг нь баримтжуулаад ингээд клип болгосон гэл амар гоё түүхийн ярьж өгдөг. Тэгээд ах бид гурав ер нь ингээд нэг жоохон суур одоо дууны вкус гэх юм уу те тэр тестээ аваас авч ирсэн. Тэгээд манай аав дугасаа нөө бага хад айгуу том хөгжим байдаг гэсэн бохоггүй яг Монголд бас айгуу ховор байдаг гэсэн гэж ярьдیں۔ Тим хөгжимтэй тэгэл өглөө нь хаах бүтэн сайн өглөө ингээ гоё дуу муу тавьчихдаг. Тэгээд ах маань бас айгүй гоё ингээ дууны юутай сонголттой гэх юм уу те. Тэгээд бид хоёр чинь ямар ингээ тусдаа компьютер гэж байх шиг яг одоо энэ тийнейж үед тэгээд ахын компьютерт байгаа iTunes дээр нь байгаа те тэр алюржээ татаад ингээ давтсан тэр дуунуудаас нь iPod эсвэл утас руугаа ингээ суулгаж авдаг. Тэгэл агагийн ингээл янз бүрийн одоо өөрсдийн мэдгүй дуучдын хамтлагийн одоо альбомаар ингээл тэмж байгаа юм чинь. За энэ ямар дуу энэ тэр ямар дуу ингээл айгүй өвөрмөц. Тэгээ манайх ч айгүй олон төрлийг сонсдог. Нэг бол одоо хит тийм одоо инди ч гэдэм үү электроник ч гэдэм үү те тэгэл
гинэт амар рэп хипхоп болоод тий ингээд нэг амар ингээд янз Сонирхол нь өөрчлөгдөж. тэнгууд ингээд тэдрээс ч ингээд баг за энэ дуу за энэ дуу биш юм байна энэ юм уу юм байна гэл ингээд айгу эксплор хийдэг байсан. Тэгээ бидний үед чинь нөгөө дөнгөж YouTube энэ төр гарцсан айгу гоё тэгж нөгөө дуу ер нь олж сонсдог тий олж ингэж өөрийнхөө нөгөө плейлист нэмдэг тийм үесэн шүү дээ. Тэгэл юугаар татаал авдаг тий айгу хөвчөдлөмөр зарцуулдаг. Тийм шүү дээ. Тийм тэгэнгүүт яг дууны вкуснес болоод хүн чинь өөрчлөгддөг юм билээ. Сонсож байгаа дуунаас болоод. Тийм шүү нэрээ. Тийм тэр бас соёлын зөөлөн хүчний бодлого л. Тийм баг. Яг тэгэж нөгөө зөөлнөөр соёлоо ингэж өөр улс орнуудад ингэ нэвчүүлдэг гэдэг л бас яг үнэн байгаа шүү дээ. Тийм одоо тэгэл энэ K-pop тий энэ хоолны соёл нь ингээл яаж явж байгаа вэ тий. Тэгэхээр дуугаар хүн бол айгу өөрчлөгдөж бас хөгждөм байх. Соёлоор бас яг тэгж чинь те. Одоо ингээд өөр улс орнд очиод нөгөө хувийн өнгөчний юм байна, хувцас тийм би айгүй хайрцагсан байна гэл ингээд харж ангууд чинь бид нэрээ ингээд өсвөр наснд ингээд харахаар чинь өсвөр наснд нэрнгэсээ яг одоо ч гэсэндээ солонгос кино би бол одоо Korean makeup энэ гэж мэгэл те. Тэгээ сонирхдаг болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр ч бас амар сонирхолтой солонгос хоол идэх сонирхолтой гэл тэгэнгүүт чинь тэр улсын соёлд ингээд суралцаад ингээд бас нэг талаар айгүй гоё. Олон төрлийн шинэлэг олон өнгүүдээс оруулж ирж байна. Би яг энэ дугаараас л ингээ үдэж байгаа гэх юм уу нэг шин туршилт хийгээд тэрний байсан гэхээр өмнө нь болохоор би ингээ зургуудыг яг ингээ бүтэц болгоод одоо цагаас бага насруу ингээ өсвөр насар хүртэл ингээл бүтцэлж явдаг гэсэн байхгүй юу. Тэгээ тэгэхээр би болоод би зүгээр ингээ зураг авчаад шууд зочнтойгоо ярьдаг байсан. Зочноороо мэдрэмжийн гаргуулдаг гэсэн бол одоо би Шерлок Холмс шиг би ингээ ажиллаж үзээд гэсэн баггүй. Ер нь бол ингээл дарга барилуудаа гоё яаж ингэж яах вэ гэл надаа миний хамгийн сонирхолтой нь зочныхоо тэр ингээ мэдрэмжийн бүр ингээ сэтгэл зүрх чинь хүн ингээ нээгдэж л амар гоё яриа штэ. Тэхийн тулд би ингээ яг энэ тухайн зургууд дээр би ажиллаж үзэж эхэлсэн баггүй. Одоо өөрөө чинь зургнаас тэгээд амар сонирхолтой санагдаад. За. Тэгээд эн чинь өөрөөс амар гоё юм байна штэ гэд. Тэгсэн чинь сая минийх болохоор ингээд нэг юм батлагдлаа. За. Эмо байсан үе чихвч сонсдог байсан. Гингүүд би яг энэ зурган дээр яг тийм таамаглал гаргасан. Таамаглал гаргаж байгаа байхгүй тий. Тэгээд тэгсэн чинь надад болохоор ингэж харагдсан байхгүй. Энэ зурган дээр одоо жишээлбэл их чинь ингээ хоёр цүнх ингээ өөрцөн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо та болохоор бас ингээ цүнх үүрээгүй тэ тэнгүүтээ хоёулаа ингээд цуг сууж байгаа ирнэ чихвч ингээд сонсцсон тэ тэнгүүт нөгөөх нь болохоор дэггүй ч юм уу нэ хийх юм ингээд бодоод байдаггүй ч юм шиг одоо энэ насны гэсэн тэнгүүт одоо та болохоор чихвч ингээд хүнтэй ингээд сууж байгаа ирнэ чихвч ингээд сонсоод байна гэдэг чинь тийм өөрийн ертөнцтэй би ингээд харсаахгүй нөгөөх нь ингээд ийм хоёр цүнхэн хүүрцэн тэ ингээд бараг таны цүнхийг хүүрцэн байсан юм аа тэр цүнхэн ингээд нэг сонин камерны цүнх шиг сонин байгаа зү том тэгээд ингээ харчингуудаа дотроо амар хэм боддог яасан юм шиг би бас яг эмо гэж тодорхойлсон аахгүй юу. Тэгээ би амар сонирхолтой санагдд юм байна. Ер нь бас юунаас болж ингээ эмо ордог байв. Одоо энэ зурган дээр надаа яг л тийг санагцсан аахгүй юу. Нэг нь ерөөсөө нэг юм ингээ аюу гоё ядгүй тоохгүй. Нөгөөх нь болохоор харцсанд нь амар их юм бодлого ширсэн бодол байна. Тэгээ сая ч ингэ хэлж гэн өсвөр насн дээрээ ингээл алдаж оноол эцэг ихтэйгээ ч гэсэндээ ингээл дэлгэж нээх аах ингээд юм байсан гэ. За тэдгээр зүйлстэй хоёул одоо нэг за юу болж вэ те. Би ер нь айгүй их дуу сонсдог байсан юм байна. Орхныг бодвол. Тэгээд нөгөө уусаа сандаг байхгүй юу? Ерөөсө чихвч байхгүй лөө. Би тэгээд манай аав нөгөө BlackBerry барьдаг байсан. Тэгээд BlackBerry-г ин аав шинэ утас ангууд би BlackBerry-г аваад тэгээд тэрэн дээр суулгасан дууга ичгүй одоо н Орос хураас яг ихтлхүүр хүртэл манай гэрч ихтлхүүрээ яг зүүнтэлтэйдэг дууга чанга дээр нь тэг алхдаг байсан байхгүй юу гэж чи одоо бодтоо ингээ зүгээр гадуур явж байхдаа дуу чанга тавьчаа зүгээр ингээ алхаж ингээ бодлоо чихвчгүй юу чихвчгүй зүгээр дууга сонсоод явж байгаа байхгүй одоо нэг зарим үед ингээ нэг мотоциклнууд ингээ явж байхдаа нэг дуу тавьцаа явж байдаг шүү дээ тэгээд тэгэнгүүт ингээ би тэгж явдаг гэсэн маа тийм үү. Тэгээд нөгөө манад айгуу сонин тийм өөртөө итгэл. Тэнгуүтэ манад тэрний дараа нь ч үлөө тэрний өмнө ч үлөө ингэ нөгөө диск гэдэг юм диск плеер гэдэг шүү дээ. Тийм B3 плөө. Тийм плеертэй тэр том юм аа ингээд бас кармалаад тэгж хөвчөө зүгээд бас ингээд сонсоо явдагсан. Би юу нэг айгуу дуу сонсдог байсан юм байна. Тэгээд хичээл мичээл дээр яг ингээд хөвчөө гаргаад нууцаар ингээд нөгөө нэг формынхаа нөгөө цагаан дотор яг ингээд гүйлгээд ингээд сонсдог. Нэрээ тэгж сонсдог байсан. Тийм тэгж сонсдог байсан. Тэг ингээд сонсоосдаг байсан юм байна. Би айгуу тэрийг санчлаа. Тэгээд ер нь айгуу дуутай холбоотой байсан юм байна л да. Тэг би ч нөгөө нэг орхныг бодвол илүү жоохон deep
талдаа Яг тэгж анзаарсан шүү. Зүйл яг анзаарсан. ингээд манай ах ч нөө Radiohead-ийн тэр сонсдог гэсэхгүй. Тэнгүүд яг тэр Radiohead-ийн тэр сонсч үзэл тэрэнд нь орж deep-рэл тэг яг нэг тийм байсан юм байна. Тэгэхээр нөө орхонгийн бас арай өөр тал нь тэр байсан юм болов? Харин тий надад амар эсрэг өөр санагдсан Тийм байхгүй. байна. Тий. Би бас өөрийгөө тэгж анзаарлаа гэдэг байхгүй. Тийм. Тэгээ ер нь голцоо юунаас болж deep-рэх үү? Одоо тэгэл яг та энэ үед чинь нөгөө янз бүрийн одоо тэгэл юу гэмдэ үерхэлж гэдэг юм уу тийм болж байгаа шүү дээ энэ хугацаанд. Тэгэл maybe салцсан ч юм уу тийм ингээд нэг сонь хүүхдийн нэг юм хөрхөн юм үерхэл байж байгаа салж малаал одоо чаталж байгаа л болдог ч юм уу тий. Бас тиймэрхүү нөлөөсөн бах. Тэгэл магадгүй одоо хүмүүс крашлдаг л байсан бах. Крашлдаг л байсан тий. Гингууд одоо ийм стилтэй энэ үе чинь ерөнхийдөө миний хүмүүстэй танилцж уулзж исэн үе тоххой юу. Тэгэд гол нь энэ нэштэй хаана гэж энэ төрдөг аахгүй юу? Тийм үү? Ядаргаатай тэ төрдөг гэл төрдөгт сууя гэл. Тийм нэрээ яг тэгдэгтэй. Тэгээд манай нөгөө яг энэ үед чи орхон битээ ирч яг ингээ гоожо заяа гэд манай хоёр хамгийн одоо байрны хоёр бести найз. Тэр хоёртойгоо л ингээд уулзаад суудаг. Орой морогоор ингээл зүгээр байрны гадаа орцны гадаа суугаал юм яриад ингээ биж ханаа айгу гоё идэгсэн. Тэгээ орхон чинь намайг бодвол айгу тийм нөгөө ийм хүн бохгүй юу? Харин яг тийм байх. Цааш айгу итгэвтэй угаасаа харслангийн орд гэдэг утгаараа айгу нөгөө нэг юм нүүрэмгий тэг ингээд нэг юу бохгүй юу? Тэгээ угаасаа надаас хоёроор ихч болохоор илүү тийм цогцол бат байсан гэдэг байхгүй тий. Би ялч энэ үед нэг ингээл өөрийгөө олж таниал бэжсэн юм шиг байна л та тий. Мэдтээ. Би нэг AI-тай ярьж гаргасан байхгүй юу? Яг ийм одоо ийм таамагуд надаа ингээ байна. Тэгээд юу гэсэн чинь надаа нэг ийм асуулт гаргаж өгөөд энэ бүр амар сонирхолтой асуулт. Ямар лаг. Ер нь амар сонирхолтой юм шиг. Өсвөр насндаа та яг юунд тэгтлээ санаа зовж юуг чихвчээрээ хаахыг хүсдэг байсан бэ? Гэж аа. Мэдгүй би жоохон тэр үедээ нэг юм юу бодолтой байсан. Одоо ингээ гоё дуу сонсдог хүн бол айгүй гоё хүн. Тийм өөрийгөө амар бас cool гэж боддог хүн байсан бах. За. Стабил баг энэ төгсөөсөд би баг хамгийн одоо тий гоё мэдрэмжтэй энэ төргээ бодоо явдаг байсан баг л та энэ үед. Тэгэнгүүт дууны тийм тест дээр нь хүнийг айгүй жоохон шүүдэг. Одоо үзсэн киногоор нь жоохон шүүдэг ч юм уу тий тиймэрхүү төрлийн юм ер нь байсан. Тэгээд би бол зүгээр дуу сонсож ингээ бүр ингээ амар юм сэтгэл хөдлөл авдаг байсан бохоггүй юу. Би чинь бүр ингээд нөгөө YouTube-ээр ингээ шүн унтахгүй ингээ дуу муу ингээ хайж явж байгаад гоё дуу болохоро сонсонгуудаа бүр ингээ амар гоё дуу байвал үнэхээр ингээ сэтгэл хөдлөлөд би уйлжсэн удаа байдаг гэдэг. Бүр тийм вау ямар гоё дуу вэ гэд бүр үнэхээр сэтгэл хөдлөжсэн тийм удаа байдаг байхгүй. Тэгэхээр би нөгөө дуун дээр айгу ач холбогдлогддог хүн байсан гэж магадгүй. Тэр нөгөөс юу гэдэг штэ ингээд хүн гонигтай ах үед үгийг илүү анхаардаг. Тэгээд хүн жаргалтай ах үед битийн илүү их ингээд мэдэрдэг тэгдэг үстэй. Нөгөө гонигтай үедээ илүү гонигтай дуу сонсож бүр илүү deep им орж тийм ингээд нэг юм баг ийм болох нь надад амар гоё идэг гэсэн байхгүй юу. Би ер нь жоохон тийм ер нь л эмо байсан юм байна. Тийм тэгээд албаар жоохон ингэж ямар юм амьдрал хэцүү болсон юм шиг гонснаа. Юу яцаа биш юм байна, арай биш юм байна энэ гээд амьдрал хэцүү болсон юм шиг. Заримдаа яг хүн чинь нэг тийм нэг юм мэдрэмжийн сэтгэлийн нэг юм иймэрхүү юм савлгаа үе байдаг шүү дээ. Тиймэрхүү юм ингээд бас хаяа ингээд мэдрэхээр дуунаас айгуу тэрийг амар мэдэрдэг байсан юм байна. Батлагаасаа жүжиглээлтэй дуу сонсноо нөгөө ягаад те машинд явж байхдаа ямар дуундаа орж мороод баг жүжиглээлтэй тэрэн шиг л яг тэр дуу шиг ингээ өөрийгөө ингээ төсөөлж мэдээ баг тэгсэн юм шигээр төсөөлж ярьж амар тэгж дуу сонсдог байсан. Хүнийрээ дуу тэгвэл бас хүнд амар нөлөөлж ин те ингээд хүнийг ингээ өөрчилж ийн тэгээ дээрэс нь гонигтай биш байсан хүнийг хүртэл ингээ гониг юм болгож сүлд нөгөө юу илээ 6 тийм тэр дуу бас айгуу сонсонгууд ямар ч бид нар ч одоо ингээд би ч одоо нөхөр хөвгттэй хүн байж ч л одоо баг харилсан гэлтэй баг хаягдсан юм шиг л одоо мэдрэмж аваад тэрэндээ баг дүрэнд тэгэхээр нөх хүн чинь бас янз бүрийн мэдрэмжүүдийг хүсэж идэг байгаа байхгүй юу. Хүнд бас нөгөө талаараа хүнд бас нэг юм зохиомлоор мэдрэмж үүсгдэг юм шиг те. Хүн тэр амьдралаар амьдраагүй байсан ч гэсэндээ яг нэг юм яг тэр хүний мэдэрсэн мэдрэмжийг ингээ биеэр ингээ мэдрээд олонгууд эморог байсан чинь зохиомл эмо ингээ үүсгэнгүүтээ бас нэг тиймэрхүү нөхцөл байдал хүнд бол амар нөлөөлж нэрийг бодсон чинь кино минь үзэл бид нар чинь тэгдэж штэ тэр нөгөө эмоцонд нь ороод те ингээд гониж гутраад эсвэл баярлаж сэтгэл хөдлөж баг ингээл те баг өмнөөс нь баярлал ингэдэг штэ тэр чинь тэр нөгөө хүн ялчгүй энэ мэдрэмжүүдийг л авах хэрэгтэй юм байна л та. Ахгүй ингээд яг нэг шугамараа л яваад байвал айгу уйтгартай.
Тэнгууд нөгөө тэрний тул дуу болон одоо энэ юунууд байдаг ах жүжигч гэдэг юм уу те энэ бүх юм Сэтгэл хөдлөлийг ингэж өдөөж мэдрээгүй тэр одоо хүний амьдрал заавал тийм эдрэттэй ч юм уу эсвэл заавал бүр үнэхээр амар юм хаппи байх албагүй шүү дээ. Тэгэнгүүт жоохон тэр мэдрэмжүүдийг ингэж гаргаж ирэх л зоригтой байх гэж би тийм шүү. Аха. Тийм. Одоо нөгөө жүжиг үзэл хүмүүс чинь бүр вау гэж бүр амар сэтгэл хөдлөл ингэдэж шүү дээ. Заримдаа үнэхээр гонигтай жүжиг үзэл бүр ингээл ёо гэл ингэдэг. Тэнгүүд нэг юм угаасаа л сэтгэлийнх нь нэг тийм утсыг л ингээ хөндөд яваад идэг юм шиг байлээ. Дөрөв нөгөө эхлэж байхдаа ингээд би айгүй эрт ингээд гэрээсээ гарсан гэлүү. Тийм би чинь одоо нөгөө нэг яхахтай хүүхдтэй болол нөгөө охиныхаа аавтай тусдаа ингээ гарч исэн. Жохон штэ. Одоо ингээ би чи 17 таа байсан бохгүй тэр үед яг жирэмсэн болоод хүүхд төрүүлэхэд хэр байсан бэ? Одоо ингээ бодохны айгүй өөрийгөө өрөвддөг штэ. Би одоо ингээл 16 17 таа. Одоо манай дүү чинь миний яг дотлын дүү чи одоо 16 таа. Бараг 17 хүрэх гэж байгаа лөө. Тэгэнгүүт ингээ тэр хүүхдэд чи харангуут би ингээд ивэт ийм жоохон хүүхд байсан юм биш үү? Яана юугаач мэдхгүй, учраа мэдхгүй хөрхий зайлуулгээл өөрийгөө өрөвддөг байхгүй юу? А тэгтээ хүүхдтэй босно би аюу эрт ер нь юу байсан. Ухамсар суух шаардлага гарсан гэх юм байна. Үүрэг хариуцлага эрт ирсэн. Тэгэнгүүт би одоо ингэ зугаалж ингэж явж болохгүй юм байна. Жохон ухаантай шиг байх хэрэгтэй юм байна. Би ч одоо хүний ээж байна. Тэгээ тэгэнгүүт ингэж хамаагүй ингэж галзуурч тэ ингэж болохгүй юм байна. Одоо яхаа ингээд залуу насны нэг тийм галзуу үе байдаг шүү дээ. Тэнгүүд ингээ хамаагүй замбраагүй байж болохгүй юм байна. Би бол ингээ журамтай ах хэрэгтэй юм байна тэ. Тэгж айгу боддог гэсэн. Тэгээд ялчгүй эрт хүүхдтэй болоод хүн чинь тэгээд зан чанарын хувьд ч гэсэн айгу тийм мачур болчт юм бэлээ. Одоо хүүхэд тээх явцдаа хүүхэд төрүүлэх явцдаа хүний бие чинь ингээ нөгөө тарих марх чинь бүх юм бэлтгэгдээд тэг нэг жоохон мачур болт юм байна. Ялцчгүй. Тэнгүүд нэг эрэгтэй хүмүүс чинь болохоор нөгөө төрж үзээгүй болохоор яг тэгж би физиологийн хувьд өөрчлөгддөггүй болохоор яг тэр нөгөө одоо хүртэл яг бид нар ингээ айгу томоочсон байгаад хад эрэгтэй хүмүүс чинь хүүхчиг байгаад идэх нь тэр нөгөө онцлог юм билээ л дээ. Биений онцлог гэх юм уу? Тэ нөгөө жоох юм бас одоо ингээ залуу ээж аа болсон хэрнээ ингээ аав нар нь жоох өөрөг хариуцлага ойлгохгүй ингээ яваад идэг штэ тий. Ингээ би хүүхдтэй болцсон чи ингээ хүүхдтэй болцсон байна ч гэдэг юм тэрийг ойлгохгүй яваад идэг нь зүгээр л тэр хүн биеэрээ угаасаа тэрийг одоо эмхтэй хүн шиг туулж үздэггүй болохоор мэддгүй юм билээ. Тэгэхээр тэр эрэгтэй хүмүүсийг бол нэг буруутгах хэсгүй. Зөв энэ нь бол ялчгүй биологийн хувьд өөр. Би чинь залуугаараа хүүхдтэй болоод тэгээд тэр үед чи өөр юм уу ээж аав маань айгу өрөвдөлтэй. Би ингээд ээж аваа одоо ингээд бодох нэ ийм жоо хүүхд ингээд юугаач мэдхгүй тий ингээд жирэмсэн малчингууд сонирн байдалд орд юм байна л гэж боддог. Тэг би бүр аавыгаа үйлүүлжсэн бохоггүй тэр үед айгу өрхөн тэгээд айгу хөрхөн гэнэ яхаа айгу муу ахгүй юу айгу үндэ би айгу хойд ингээд бодлогогүй ээж автаа тэрний талаар одоо нэг нөгөө ярилцаагүй тэгэл өөрөө гинж хэлж байгаа гэсэн үгтэй тий ялч бид нар чинь боловсролын системийн хувьд ч гэсэн бидэрт ямар нэгэн мэдээлэл өгдөггүйсэн байгаа хгүй айгу хаалттай тэгэд одоо биолог төр ч яг үндэ тэр хичээл нэг тэгж дэлгэрэнгүй ордоггүй тий ярахаас ч чичдэг. Тийм ярахаас ч чичдэг тий. Баг кинонд дэр ингээл ээж аваа хажууд гараад ирэнгүүт бид нар ингээл хэдэ таглал өвчлөг юм шиг ингээл аим бантаал ингэдэг байсан шүү дээ. Тэнгүүд тийм үед ингээ ялцчихгүй байсан юм байна. Тэгээд гэтээ тэр нь ингээ ялцчихгүй миний амьдралын одоо ингээ зураг л байсан юм шиг байгаа юм. Тэгээд одоо ийм хөрхөн тий ойрхон одоо найз шиг юм охинтой болсон айгу баярлдаг л та. Баг айгу эрт өөрчлөсөн. Ялцчихгүй орхон бүтээр тэгж ирдэ шүү дээ хаяа. Хоёлаа орхон намайг бодволс арай жоохон хойчуу. Гэтэл ер нь 19-д бас хүүхдтэй байхгүй. Тэнгөт ер нь хоёлаа юм залуудаа хүүхдтэй болоод жоохон намс ус юм байна. Одоо тий хүүхдгүй байсан бол одоо юу игээ явж байгаа юм бол доо гэд хаяа бас би бинтэг ярддаг байхгүй юу. Тэнгөт нэрэл тийм байна гэд. Тэг би яалчгүй өөрөө нөгөө нэг хувь хүнийхээ хувьд хүүхдэд айгу хайртай хүн байсан болохоор угаасаа л одоо хүүхд олдсон бол би бол бурхны бэлэг гэж үзээд тэгээ угаасаа л төрүүлнэ. Ээж аав маань ч гэсэн нөгөө нэг хүүхдэд айгу хайртай. Тийм болохоор бид нар одоо тавуулаа байгаа ч тэгэнгүүт ээж аавынхаа бас үгийг сонсоод за окей би нөхдөд төрүүлнэ гэж шийдвэр гаргаад тэгэл төрүүлсэн л дээ. Тэгээд тэр үед чинь би 10 жилдээ бас яг төгссөн байсан. Хүүхдээ төрүүлчихэд бас цаг хугацаа алдалгүй их сургуультад орж амжсан. Ерөөд цаг хугацааны хувьд бол би ямар ч тийм юунд ороогүй. Бага охин маань 2 настай. Охиноо өсгөж байгаа ингээ өөрийгөө харангуут чи яг энэ том охин дээр стенэр амар хайнг байсан юм байна гэд бодож хөөсөн нөө жоохон болохоор хумсрын төвшин ч гэсэн муу тий мэдтэр чи ингээд ялчгүй нас явахын хэрээр илүү ухамсар байна ч гэдэм үү эсвэл хоол хэлтэн дээр нь би ингээд охиноо багт нь ингээд маш сайн шимт ижилтэй
ногоо түлхүү өгөөд ингээд нэг юм арга барилыг зөв бас суурийн тавиагүй байна гэх ингээл боддог байхгүй юу? Бантамт хийгээд өчтдөг байсан юм байна гэд. Тэнгүүд одоо ингээд ялчгүй баг хоёр дүүд дээр нь байж байгаа арга барил шал өөр байгаа байхгүй юу? Билж байгаа шүү нэрээ тий. Хамсрын төвшин дээшилсэн, ухаан дээшилсэн, мэдлэг сайжирсан ч гэдэм үү. Тэгэхээр бас тийм л байсан юм билээ. Гэтэ яг тэглээгээд нэх алдаагүй. Би гол нээж авахаа спортоор айгу босож ирсэн байхгүй юу. Тийм. Тэгээ тийм нөгөө төлөвшөөгүй хүүхэд чинь хүүхэдтэй олчхороо ер нь өөрийгөө нөгөө олж нэгээгүй. Тэгээ би ер нь ямар хүн юм, би ер нь юунд туртай юм гэдгийг ерөөсөө мэддгүй байсан хүн чинь хүүхэдтэй олчиход айгу төөрд юм билээ. Тэгээд тэр үедээ би бас өөрийгөө нэг тэгж үнэлдэггүй. Өөрийгөө жоохон ингэж хайрлаж сурааг байсан гэх юм уу. Тийм болохоор ч тэр юм уу одоо нөгөө хүний иргэшээлд айгу автдаг байсан юм байна. Хүнийхаар айгу амьдрдаг байсан юм байна гэдгийг айгу одоо ингээд ялгаж салгаж мэддэг ойлгосон гэх юм уу. Одоо ингээд миний дургуун юмыг хий гэд нэг хүн уриалангуут би хичнээн дотроо ингээд тэрийг хиймэргүй байна ч гэсэн мөртлөө за тэгдөө гэд ингээд өөрийгөө ингээд хойшин тавьдаг тийм байсан юм билээ. Тэрнээс хойш тэгээ би тэр жугасаа нөгөө нэг амар жоохондоо мэдлгүй хүүхдтэй болсон болохоор тэгээд амьдрал ерөнхийдөө ингээд хоёулаа ингээд болигээд тэгтээ хүүхдтэй хоёулаа ингээд хамтдаа сайн өсгөнө гэд тэгээ одоо хүртэл би ингээд хамтдаа сайн co-parent хийгээ явдаг. Тийм single mom байх хугацаанда би ингээд ээж автаа ингээд амьдарч байгаа байхгүй юу? Тэгээд эргээд ээжээ хамт байх боломжтой гэж хэлжсэн. Тэгээд ээж автаа эргээд ингээд амьдарч байгаа юм. Тэр үед чинь манай ах их хоёр ч гэсэн ер нь бас гэр бүлтэй болол гарцсан. Би ч яг хоёр дүүтэйгээ тэгээд охинтойгоо ээж автаа ингээд хамт амьдардаг гэсэн байхгүй юу? Манай ээж хоёр ч намайг айгүй гоё спорт хийдэг, айгүй гоё ингээд хайрладаг. Үнэхээр ингээд ээж аав нар чинь бидрийг үнэхээр чин сэтгэлээсээ ингээд юу ч хийсэн харилдаг штэ. Тэнгууд ингээд ээж аавхаа яг тэр хайранд би ингээд эргээд өөрийгөө олж нэгээд эргээд би ч нэр ийм хүн штэ. Намайг ингэж амар эрхлүүлж хайрладаг штэ. Би ийм охин штэ гэд ингээд эргээд тийм юугаа олж авсан гэх юм уу? Өөртөө ихтэй байдлаа. Нөгөө түрүүн тийм хэсэг л оосгсан. Өөртөө нөгөө нэг үнэлэх үнлэмжээ ингээд мэддэггүй тийм байсан гэдэг өөрийгөө баг ингээд амар доогуур үнэлдэг ч юм. Тэр яг юунаас болоо тийм тэр одоо яалтчгүй тэгэл нөгөө нэг тухайн хүнтэй байгаа харилцаа тэгэл нөгөө жоохонороо хүүхдтэй олчоор ч ингээд найз нөхдөсөө ч гэсэн тусгаарлагдчихж байгаа шүү дээ. Тэг угаасаа тэр хүүхдүүдтэйгээ уулзсан ч гэсэн ингээд нөгөө нэг амьдралын нөгөө юу нь шал өөр болохоор хэмнэлэн шал өөр болохоор ерөөсөө таарч тохирохгүй тэгэл ерөөсөө ингээд найзуудаасаа хүндэрэл тэгээ хүүхдтэй ингээд байдаг гэсэн хэрэг байхгүй юу. Төлөвшөөгүй хүүхд чинь нөгөөний хүн бас яг бас л уучраа мэдгүй л явж исэн байгаа байхгүй юу. Хөрхий залвал тэгэнгүүт тэрэнд нь ингээл автаал ер нь ингээл харилцаагаа ер нь хүний харилцаа ямар эдгийн ер нь хүн хүүхдтэй болоод яг юу тулд юу ч мэдэхгүй нөгөө postpartum depression гэл тэ тэр чинь яг баг би хоёр дахь хүүхдээ олохын наагур л яг үндэ Монголд илүү ойлголт нь орж ирсэн. Нэрийн эмэгтэй хүмүүс төрөөд ийм туулдсан биш үү гэдгийг олж мэдсэн гэх юм уу. Тэр үед би бол ерөөсөй ойлгохгүй байсан байхгүй юу болоод байгаа юм би ер нь яагаад ингэж байгаа яагаад ийм амархан үйлээд байгаа юм ч гэдэг юм эсвэл яагаад би ийм янз бүрийн муу мухай заримдаа бодоод байгаа юм тий ургуулж боддгийн ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм ерөөсөй ойлгохгүй л явсан юм билэ. Тэгээд тийм тэгэл яг хав тиймэрхүү юмнуудаас болоод өөрийгөө айгу доовор үнэлдэг өөрийгөө алдсан гэх юм уу. Тэгээ би яг нэг өөрөө сандаг байхгүй юу. Ээж авсад тустай амьдардаг байх хугацаанд би нэг өмнө нөгөө алга болгоцсон байсан уцаа олоод тэг ингээд нөгөө би ч амар их дуу сонсдог байсан хүн штэ. Тэнгүүд нөгөө дуу сонсгоо болцсон байсан маахгүй юу. Ерөөсөө огт дуу сонсгоо болцсон. Тэгээд нөгөө нэг уцаа гаргаж ирээд хамаг нэг хуучин дуунуудаа гаргаж ирээд сонсож амчаа. Тэгэл бүр би ч нэр ийм хүн штэ юу ээж ч одоо юу яваад байгаа юм бэ гэл амар ойлгоод тэгээд ерөнхийдөө айгу гоё өөр төр ирсэн гэх юм уу. Угаасаа нөгөө төрсэн эмэгтэй хүн чинь 6 сар болж ич нөгөө дотор шархан идэгдэг гэл те. Тэгээ яг 2 нас хүүхэд 2 нас хүрж ич яг нөгөө гормоны тэнцвэр нь тэнцвэрчдэг ч гэдэг юм уу те. Савлгаан тэнцвэрчдэг гэл ярьдаг штэ. Тэгэхээр ялцчгүй бас насны хувьд хүүхэд томроод яс айгу буцаад өөр төр ирсэн юм бэлээ. Тэр үед бол би үнэхээр лост байсан юм бэлээ. Одоо ингээд өөрийгөө бүр хаяад гээцсэн те ямар хүн гэдгийг ч мартцсан гэж явжсэн юм бэлээ. Тийм би бол тэгтээ айгу сайн хүүхдээ бол айгу сайн тухайд бас кэрэлдэг байсан л та. Тэгээд ер нь айгүй ихт шоудсан. Одоо миний шоуны амьдрал бол айгүй ихт гэсэн. Одоо баг 15 тий 14 15 тагаас ер нь бол яг ингээд
хэлсэн бохгүй. Тэгээд би айгүй эрт ер нь шоуны амьдралаа ингээд эн чинь нэг л ийм байд юм байна гэж ойлгоцсон гэх юм уу. Тийм. Тэгээ угаасаа нөгөө манай гэр бүлийн хувьд бид нар нөгөө юм алкогольноос харшилдаг. Жохон ингээд алкогольны төрөлтэй юм уучингууд ингээд би ард цагаал тийм нөгөө би халууд үгээл зүрх дэлсэл нөгөө нүүр улаагаал хамаг юм ингээд улаагаад эхэлдэг аахгүй юу. Тэгээд амьсгалч гэсэн бачураад эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө тийм юм сотруулаханд бол ерөөсөө хэрэгэлдэггүй байсан. Бүжиглэх бол айгүй дуртай байсан. Одоо гоё дижей нэртэй газар очиж айгүй бүжиглдэг орхон битээр. Тэг бүжиглэхтэй гол нь ерөөсөө ширэмэр авахгүй зүгээр такси авч ороод нэг гартаа нэг лаацтай хэд ундаа барайл. Тэгэл тэгж гоё ингэж хідэн цаг баг ингээд бүжиглж аал тэгэл гараад ирчихдэг гэсэн байхгүй юу. Тэгээд аав ээж ч гэсэн тэр үед айгүй битэрийг мэддэг байсан. Тийм үү. Тэг аав тэгэл хаж чамны охтууд гингүүд евро тэр нэг Сентро гээд клуб байт юм аав тийшээ орчоод тэр мишээ ингээл ордог яг тэр үед чинь тэр баарнууд ч айгүй модонд ордог. Тэгэл угаасаа аав ч гэсэн битэрийг нөгөө нэг тэгж янз бүрийн хорт зуршил байхгүй гэдгийг мэддэг болохоор итгэл гаргацдаг. Тэгэл аав ээжийг шүн унтчихт нь нууцаар чимээг хөхөр шиг орж ирэл тэгэл унтчихдаг гэсэн заяа. Аав ээж нь айгүй хитгдэг үед тийм манай аав ээж чинь биднэрт айгүй хэр баргийн эцэг эхчүүд бол нэг хитгээл октоодгаа оройсон гаргаад явахгүй шүү дээ. Тэг яг битэр нөө хандаа байсан болохоор бас ч гэж арай сейф ганц манцаараа биш. Ер нь агаа бид гуравтай аав ээж хоёр ер нь бас айгүй нээлттэй байсан. Яг одоо бүр нээлттэй болцсон гэх юм уу? Одоо том болж байгаа болохоор бас нөгөө юмны бас нэг зэрэгэл тий. Тэнгууд их ихтгэлцэлтэй байсан юм байна. Тэгээд тэгвэл аав ээж хэрэг одоо ингээ хүмүүжлийн арга барилын ингээд би бас яг тодорхойлж чаддгүй. Гэхдээ айгүй зөв хүмүүжүүлсэн байгаа хгүй бидрийг би одоо тэр хүмүүжүүлсэн аргаар нь ингээ хүүхдэд хүмүүжлэхийг айгүй хүсдэг. Гэхдээ чадах нүггүй юм мэдгүй л дээ. Гэхдээ яг л одоо зөв дураагаал зөв л байх юм бол одоо хүүхдэд маань буруу бол өсөхгүй байх гэж би найддаг байхгүй юу. Тэгээд ер нь тэгэл ээж авдаа хэлэл баар орчдөг гэсэн. Тэгээд тэр үед чинь бааранд амар хүмүүс тамхи татдаг байсан шүү дээ. Санжино гинэ. Тэгтээ би тийм арай шууддаг байсан баг тий. Тэнгүүд ингээд амар муухай тамхи татдаг. Тэнгүүд ингээд үс гизгэнд ингээд бүжиглж байхдаа тамхи татдаг байсан гэж үү? Тийм ингээд бааранд тэр чинь нөгөө нэг байгаа хүмүүс чинь ингээд нөгөө нэг сууж мууцсан тий ингээд битүү тамхины утаа. Ерөөсөө тэр үед чинь тамхиг ингээд тусдаа гарч татах хэвээр дотор ингээд хоолны газар ийм дотор ер нь орчин татаж болохгүй гэдгийг хууль гараагүй байсан болохоор тэгэл шүнжэнгөө нөгөө бүжиглж байгаа л гэртээ орохдоо нүл тамхины утаа өнөртүүлэл ордог байсан. Тэгэхэд хүртэл ээж хоёр битэрийг тамхи татдаг гэж ерөөсөө харддаггүй. Яа тэр битэр угаасаа л татдаг байсан. Тэр нь болохоор асууж байгаагүй гэж үү? Асууж байгаагүй. Тэнгүүд тэр нь ямар учиртай вэ гэхээр манай гэр бүлийнхэн угаасаа л тамхи татдаг байхгүй юу? Манай аав чинь яг анх залуу байхдаа татдаг байсан гэсэн. Гэхдээ хүүхдтэй болоход өгөхөд за энэ чинь айгу муухай өнөртэй штэ. Тэгээ дээрэс нөгөө нэг юм Вагнер азад манай аав ажиллаж ирсэн байхгүй юу? Тэнгүүд дандаа гадаадуудын дунд ажиллахаар нөгөө хуучны тамхич амар өмхий исэн юм биш штэ. Тэнгүүд тэр тамхиг татсны дараа айгу өмхий өнөртэй гэсэн гинэ. Тэгээд аав за би ийм муухай өнөртэй байж болохгүй гээл тэгэл угаасаа хүүхд болох юм чи ингээд ухамсарлаа гарцсан юм билий. Тэгээд аав ээж ер нь бидний нүдэн дээр хизээч ярих сохтруулахундаа хэрглэж байгаагүй хизээч сохтуу бидэрт харагдаж байгаагүй тэ нүдэн дээр тамхи маяг татаж харагдааг байхгүй. Тэнгүүд бид нар бол угаасаа л болохгүй мэн гэж ойлгоцсон. Тэгээд ерөөсөө тэгэл наа чи стомоо шүү минийхөө тэгж болохгүй шүү ингэж болохгүй шүү гэж хэлээгүй хэрнээ бид нар угаасаа л эн чинь хүний бие тортой муу одоо энийг хэрэглэх юм бол ингээд хүнд муу нөлөө үзүүлдэг одоо сохтохороо хүм мухаалтдаг ч гэдэг юм уу тиймэрхүү юмнуудыг ер нь нөгөө гадаад орчноос айгу харцсан гэх юм уу. Тэгэл ер нь тамхи мамх татдаггүй архич ер нь уудаггүйсэн. Тэгээд тосч үзчихсэн юм уу? Үзсэн л те. Мэдээж тэгэл үзэн шүү. Тэгэл оо за зин чи миний юм биш юм байна. Угаасаа л тохирохгүй юм байна гэл ингээд болчихж байгаа хгүй. Тэгэл одоо сохтруулах хундаг ч гэсэн нэг пив амсч үзэл улаагаал эхлэхээр оо яна эмхтэн хүн чи ялангуяа нэг гадаад үзмжнээ харч би амар царамтай болчтой юм за өстой юм хэлэхгүй юм байна гэл болчихж байгаа хгүй. Тийм тэгэл ерөөсөө нөгөө ундаагаараа эсвэл заримдаа нөгөө энержи дринк ингээ уудаг ч юм уу тэгэл явдаг гэсэн л та. Тэгээ зүгээр л надад бол гоё хөгжимтэй газар бүжиглэх нь л айгу гоё гэсэн. Тэр нөгөө анх ингээд аав ээж дээрээ за ингээд жирэмсэн болчлоо гэд ингээ очиж штэ. Очихоос өмнө би очих байхгүй юу? Би ингээ мэдээж ихчтэй хэлж байгаа штэ. За. Тэнгууд гол нь ихч маань ээж авд хэлчих жоохгүй. Тэнгууд ээж авд хэлээгүй ээжэд хэлсэн байгаа юм. Тэнгууд ээж авд хэлчих жоохгүй. Тэгээ тэр үед яг юу гэж юм. Тэгэл тэр үед ингээл би ч өстой яна юу хичвэ гэл би чин тэрнээс амар хичиж байгаа юм чинь. Үнэхээр хичиж байгаа юм чинь ингээд тэг намайг баг одоо тийм юм болоогүй ч гэж бодол бийжсэн байгаа байхгүй. Тэнгууд би тийм болцсон. Алюшээ ингээд жирэмсэн болцсон. Ээж авд бол үнэхээр хүнд туссан баг. Тэгтээ тэгээд ээж аав тэгэл
За одоо яах вэ хэдүүлээ тэгэл одоо энэ хүүхдийг бол төрүүлээл ингээл гоё авна. Миний охин бити санаа зов хэдүүлээ чаднаа. Бити санаа зовроо гэлтгэл ингээл хүүхдээ аль болох тайтгаруулаад ингээ яасан л та. Аав нь уйлсан гэдэг ч хэлсэн шүү Тэгээ аав тэгэл яах вэ өөрхий охин чинь жирэмсэн болчихжээ гэл манай ээж хэлж байгаа юм чинь тэнгуут аав өөрхий тэгэл нүдэнд нөлмсөн цэлэгнэл тэр ир хүнд чинь тэр Яг тухайн хүнтэй уйлсан уу? Тийм. Тэгэл өөрхий цаашаа хараад суучих юм чинь тэгэл би тэр үед аавгаа амар өрөвчсөн. Хэвээ ягаад ээж аваа ийм одоо нөгөө нөхцөл байдалд оролцоо би хэвээ ягаад ийм бан гэлгээл бодож байгаа юм чинь ягаад энийг ярилцж байгаагүй юм бол ягаад ийм болсон хан ингээд яаж ийна гэл ингээл. Тэгээд тухайд бас тэгэл өнгөрч исэн. Би одоо манай охинд ч манай аав ч айгүй хайртай. Үнэхээр хайртай. Яг ингээ баг нөө 6 дахь хүүхэд нь өсөж байгаа юм чинь. Тийм тэгэл Тийм биш үү те. тийм болохгүй л ээж хоёр нь бол одоо энэ охиныгоо бол өргөө тавч ингээ бүртгэдэгсэн. Тухайн үед бол тийм л гоё үе яасан. Тэгээд би бол үгүй би өөрөө охиноо өсгөж чинь ингээд хоёр надад гоё туслаараа гээ өсгөжсэн. Түрүү нөгөө хамтаага хүн маань ч гэсэн ингээд одоо нөгөө өөрийгөө үн цэнтэй хүн шүү гэдэг ингээ мэдрэх мэдрэмжийг маань ингээд хангалттай ингээ өгөхгүй байсан ч гэдэг юм уу те. Тэгээд ингээ яг эрүүл харилцаа гэдэг чи юу гэдгийг ялахгүй байсан гэдэг чинь. Яг нь юу л исэн юм бэ лээ. Би бол нэг тийм бүр яг чин сэтгэлийн тийм хайр бол байгаагүй юм шиг үлээ. Би одоо ингээ боддог аахгүй юу. Яг тухайд айгу дасцсан. Нэг хүнтэй уулзлаа. Нөгөө хүнтэйгээ одоо анхны юмнуудаа үзэнгуудаа энэ л хүн юм байна гэж ойлгочдөг. Тэнгүүд яг тэр хүн намайг бас яг ингээд 100% миний одоо хүсснээр хайрлаж исэн үгүй юу гэвэл бас үгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр би нөгөө өөрийгөө ер нь яаж хайрлуулвал би ингээ хаппи байх юм. Ер нь хүнийг яаж хайрлах ёстой юм ч гэдэг яг үндэ мэдтгүүл явж исэн байлээ л те. Тэгэхээр тэр хүн ч гэсэн нөгөө мэдээж бид нар ч нөгөө шал өөр хоёр айлд тэ өсөж боожоол одоо төлөвшөж байгаа шүү дээ. Тэнгууд тухайн айлын одоо хэв маяг нь тэ нөгөө нэг ээж аав нь би биний хайрлах ч гэдэг юм уу арга барил нь ямар байсан эсвэл яг тэрийг харж үссэн юм уугүй юу эсвэл одоо тусдаа өөрөөрөө баг эрт гэрээсээ гараад ингээд найз нөхдөд өссөн хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү бас хүн байсан юм уу гингууд ингээд бас ингээд өөр байгаа байхгүй хүмүүжил шал өөр. Тэгээ ялтчгүй битэрийн амьдралын хэв маяг санаа бодол ер нь ингээ айл гэр одоо яаж амьдрах ёстой гэдэг дээр одоо харах үнцэг бас өөр гэх юм уу те. Цаашдаа ер нь амьдрах зорилго маань шал өөрөөсөн. Тэгэнгүүт тэрийг мэдхгүй л одоо угсаал хүүхдтэй болсон юм чинь ингээ суугал ёстой юм гэдэг бодол байсан юм шиг байна. Гэтэ бид тэр суугаагүй л те тэгж суужаагүй зүгээр ингээ тустай ингээ хүүхдтэй ер нь бол хамтдаа ингээ өсгөн гэдэг одоо шийдвэрийг гаргаад хамтдаа тусдаа гарчсан байхгүй юу. Тэгтээ ялтчгүй явц дундаа битээр ингээ би бинийгаа таниад хоёулаа шал өөр хүмүүс хийсэн юм биш үү? Яг одоо ингэ бодонгууд айгүй эрт хүүхдтэй болцсон. Ерөөсөө тийм нөгөө харилцаа чи айгүй би бинийгаа танина гэдэг маш удаан хугацаа ордог штэ. Хичнээн бараг 5-10 жил болсон ч гэсэн заримдаа таниагүй үеч байдаг тий. Тэгэнгүүт би тэр ерөөсөө өөрсдөө таньж мдээгүй зүгээр тийм шохорхлоороо одоо нийлцсэн гэх юм уу. Тэгэл явц тундаа ойлгосон штэ. Хамт амьдраад үзэнгүүт хүмүүс угаасаа би бинээ айгүй ойлгодог штэ. Юу эн чи ямар сэн ийм ингэж хийд юм уу? Ингэж амьдрт юм уу ч гэдэг юм уу те ингээл би бинийхээ өөг хардаг. Тэгэл угаасаа тэр одоо амьдралынхаа хэв маяг нь ч гэсэн таарахгүй, ер нь сонирхол нь ч гэсэн шал өөр, сонсдог дуун ч гэсэн өөр ч гэдэг юм те кино мино бүх одоо ярьж байгаа сэдв бодол юм бүх юм шал өөрсөн байхгүй юу. Тэгэл тэрийг ойлгоод за ер нь угаасаа тохирохгүй юм байна. Гэл тэгэл бэлжсэн л доо. Одоо нөө хоёр хүүхдийнхээ аавтай ямар үед очиж байна? Одоо манай хоёр хүүхдийн одоо манай нөхөр болохоор айгу хөрхөн бид нар чинь багасаа угаасаа би биний мэддэг байсан байхгүй юу. Манай хичээн ангийн хүүхэд байхгүй юу. Хүүхэд байхгүй юу. Тэг би тэр үед чинь угаасаа одоо ингээд бодохны айгу дээдлийн үе руугаа ингэж найзалдаг, нийлдэг байсан. Тийм байсан байх те нэрээ. Тэгээд угаасаа тэгээд тэр үеийнхнийг л айгу гоё гэж бодсон байсан юм билээ. Тэнгуутаа буцаад ингээд сэнгэл болоод манай үеийн банд нар одоо тий банд нар гэх юм үе байсан юм уу та? Тэгвэл дээ яг манай дээдлийн хоёр надаас авахгүй. Тэгтэл одоо би тэр хоёр дээдлийн хүмүүсийг л одоо юу идэр чинь ингээд нэг сонин банд нар гэж боддог байсан байхгүй. Айгуу сонин тийм бодолтой байсан. Яг охтууд нэг тийм тэгдэж штэ нэг тийм үе байдаг штэ. Тийм боддог. Дээшээ үе рүү байгаа ах нарыг кул гэж боддог. Тэгээд тэгж боддог байсан юм бэлээ. Тэгээ би тэр яг одоо нөгөө нэг цирклээс гараад гатнаас нь хараад хэлсэн чинь юу ямар тэнэг байсан юм бэ гэд ингээд айгу ялгаж харж исэн. Би ч одоо юу вэ? Тэ жоох юм бэ чи юм хөгшин хүмүүстэй. За яг тэр үедээ одоо үнэхэр хөгшин байгаа юм чинь. Юу гээ явж исэн юм бэ?
одоо энэ үеийнхэнтэйгээ бай маяг гэх тэгэл ерөөхдөө ойлгочихсон л та. Тэгээ би тэр чи яг би бинийгаа мэддэг байсан. Би ч нөө хичээх ангийнхаа хүүхдүүдтэй амир их найрамдал руу явдаг гэсэн байхгүй цэцлэн маслан руу. Эсвэл найд нэгнийхэн төрсөн өдрөлөө ч юм уу явдаг. Тэгэл завсарлага болонгууд хичээх анги руу гүгэд очичдаг. Тэгээд намайг болохоор манай нөхөр тэгж боддог гэсэн. Яа энэ ядрагатын орхны дүү яах гэд ингэж байгаад идэм бол гэж боддог гэсэн нэ. Оо тийм үү. Тэг яхтай төгсөж барайл их сургуульд ороод тэгэл би ч нөгөө нэг тийм амьдрал туулаал те. Тэгэл одоо ингэ сингл болчихж байгаа байхгүй юу? Нэг ялтчихгүй. Тэгээд ингээд бас хүмүүстэй уулзаж учирч үзэн те. За. Ер нь тэгсэн зүгээр юм бэлээ. Одоо ямар хүн надад таалагдтiin? Ямар ер нь хүмүүс байдгийн. Тэгэд энэ хүмүүс намайг яаж тритлвэл надад таалагдчихээн гэдгийг айгүй олж мэдсэн бохгүй тэр үед. За. Тэр хэр хугацаа байсан юм? Тэр хугацаа ч одоо юу гэх юм бэ? Хөөхөн бас удаан хугацаа байсан шүү. 3 жил байсан юм уу? 3-4 жил байсан юм уу? Тэгээд тэр хугацаанд яг ингээд хүмүүстэй уулзаж учирч үзээд бас өөрийнхөө дуртай юм хамыг хийж үзээд тэгээд хажуугаар нь хүүхдээ өсгөөд тэгээд тэр үед чинь би оюутан байсан. Ангаах сурч ирсэн. Тэгэл айгуу гоё нийгэмшиж ирээл. Ер нь эрэгтэй хүмүүс чи ийм байд юм байна. Ингэж хэлэхээр ийм байд. Ингээ ойлгочт юм байна ч гэдэг юм уу. Эсвэл одоо хүүхдтэй хүнийг бас ингээд хиндээ наандаа ингээд айгуу гоё ингээд гэд гоё найзалж явж хагаад хүүхд гингүүд ингээд бүх галга болчт юм байна ч гэдэг юм уу те. Тэгэхээр би одоо ингээд хүүхдтэй хүн байна. Тэгэхээр ийм хүнийг сонгох хэрэгтэй юм байна. Бас ингэж хамаа намаагүй ингэж өөрийгөө сул задгаа тавьж болохгүй юм байна гэдгийг айгүй ойлгож бас ингээд айгүй журамтай бас явсан л та. Явсан. Гэхдээ тий яг тэр хугацааг одоо туулсан гэх юм уу? Тэгээд байж итэл би тэр айгүй гоё учирсан бохгүй юу? Би нэг залуутай үерхэж жагаад яг салцсан байсан юм. Тэгээд салцсан байжгаад нэг хормонд явсан бохгүй юу? Нэг 2 хүний хормонд. Заас ер нь ямар амттай би ч удаа салцсан юм чинь энэ нөгөө нэг сингл хүүхнүүд чинь гараад нөгөө цэцэг барьж авдсан шүү дээ. Тий. Тэрэн дээр ингээл намайг ингээл манай найз нөх таньдаг хүмүүс чи гараач гэлсэн. Тэнгүүт нь би за гэл тэгэл гараал хамгийн ард нь тэр чинь амар олон хүүхнүүд оволцож байгаа юм чинь бүр тэгэл бүр ард нь ингээл зүгээр зогсчихсон чинь нөгөөтг нь ингээл хит өндөр ойж ажсан над дээр өрөд иртээ. Амар сэн тэгэл би бүр ямар сэний юм бэ гэ би бүр ингээ авчаад итгэхгүй за юу вэ гэд ингээ амар эвгүй санагдаад зогссон байхгүй. Тэгсэн чинь ингээ хүмүүс үе баяр үргийн мөргэй гэл ингээл тэгэл би за баярлаа гэ тэгээд ширээндээ суугаад Тэсэн чинь яг ширээн дээр суужсны хажууд нэг танихгүй ихч суужсан бохгүй. Тэсний хүүе минийтэй наача айгүй юу юм бэл учиртай юм бэлээ гэл. Яасан гэсэн чинь манай охин саяхан бас нэг хормон дээр найз хормон дээр ч л очиод цэцгийг барьж аваа. Тэгээд удалгүй нөхөр хөвтэй болчихсон шүү дээ. Айгүй сүнэн гэдэг бохгүй. Тэгэхээр би хөөх ямар сэний тэр одоо яад юм бол энерги нь байд юм бах та гэл. Тэгэд би ч нөө үнэмшихгүй байгаа юм чинь. Тэгээд за окей би үжсэн бариад авчлаа гэ. Тэгээ одоо миний фото альбом ч гэсэн яг тэр нэг гоё цэцгийнх нь ингээд зураг байдаг. Би тэр цэцгийн тэгээ гэрлүүгээ аваа явсан. Тэг гэртээ явсан. Тэгээд тэгээ байлгасан. Ямар гоё. Тэгэл яг тэ би төд удалгүй ингээд за нэг тийм гэж юу байсан. Дөнгөж салчаад ахчин махчин гэл дотор божоо штт. Тэгээд байж итэл гинэт орхон уйлаа ингээд шоутхуу тэр нөгөө Galaxy Tower-ын дээр ингээд панорама гэд нэг хэсэг шоу болдог гэсэн яг volume 1, volume 2 гэдэг ингээд энд тэнд болдог. Тэгээд DJ нэрэн гоё. Тэгээд бартендерүүд нас гоё гэд. Тийшээ явах уу гэхээр тэлтаа гэд тэг хүүхд мөхтэй зохицуулчаад орхон дээр очиж бас орхон чин тэр үед бас төрөө дудааг байсан ч лөө. Тэгээд хүүхдийг нь бас зохицуулчаад би тэр ингээд хамтдаа гарсан чинь манай нөгөө хөргөн ах мөхсөх ах маань Няматай зогсож байгаа байхгүй манай нөхрийг ямар эн чин гэдэг байхгүй. Тэг Няматай ингээд зогсож байна. Тэр би ингээд нэг ингээд нэг эн чин нэг орхны ангийн банд гэдэг бодолтойгоор л одоо ингээд сайн уу Нямаа гэл тэл за одоо ингээд хамт л явах юм байна угаасаа машингуу тэг Нямаа машинтай. Тэгэл сайн уу Нямаа гэл тэл танилцал тэгэл окей бид нар явахаар л тэг би тэр үед чинь гэхдээ айгуу сайн нөгөө нэг орхон тэр идээс тустай хөвцөө өөр найзтайгаа. Тэгээд за тэнд уулзъя гэл тэндээ очиж уулзаал тэгэл хамт бид нар ингээд байхаас өөр аргагүй болол. Тэгээд яг ингээд шоун дээр яг ингээд за уух хэрэгтэй болох юм бол би ерөөсөө л 1 текила за макс нь 2 текила шот уудаг байхгүй юу. Тэгэл би яг ингээд тухайд айгуу гоё ингээд настартай болол гэж байгаа л тэгэл ирүүлчиж ирээл элэг маань айгуу гоё шөөж өгөөл. Тэгэл шууд за ирүүл болчихлоо одоо гэртээ арай гэдэг тиймд очдог байхгүй юу. Тэнгууд би ингээд эмси ягаа орхон тэг Нямаа тэг би байсан болохоор ингээд 4 шот аваад
Тэгээд ингээд нөгөө юун дээр ингээд очсон чинь нөгөө чи байхгүй болцсон байдгийг нөгөө орхон эмсэгаа хоёр байхгүй. Тэн ямаа ганцаар зогсож байгаа. Тэгэхээр би ч одоо яах вэ? Шууд нөгөө хоёр текилагаа шотоод шууд өөрөө татангуудаа маа энийг татчих гэж шууд бид ингээд хамт шот татаад. За. Намайг нэмаа одоо ингээд дараа нь ярьдаг ахгүй чамайг би ингээд амар уудын байх гэж ойлгосон гээд. Тэнгүүд би ерөөсөж уудаггүй би зүгээр л яг үндэ парти тий нөгөө нэг шоуг эхлүүлэх гээл нэг шот яг 4 шот авцсан байсан. Тэрийг л ингээд өгөх гэсэн чинь ялч нөгөө хоёр хүн байдаггүй тийм болохоор л ингээд өгсөн. Тэнгүүд тэр намайг би баг амар сурцтай юм шиг тий орж шууд шот татаад ингээд эхэлдэг юм шиг байна гэж бодсон гэсэн. Тэгэл яг тэ айгүй шууд нүүрмгээд харилцаа эхэлсэн гэх юм уу. Тэгээд тэр өдрөө тийм байгаа л бид чинь жоохон юм некругт байж байгаа л маргааш нь болоод тэгсэн чинь маргааш нь бичиж байна. Тэгэхээр би за гэл тэгэл ерөөхдөө жоохон ханд авчижээ. Тэг ингээд нэг жоохон ингээд өөрт нь юу яагаад байгааг ойлгоцсон юм байна. Би бас тийгээд өгцсөн юм байна. Ялч хүн миний бас тэр үйлдэл тгээ санагдсан юм байна. За окей гэхдээ яах вэ? Дажгүй л залуу байсан шүү дээ гэд. Тэгэл ингээд бичиж эхлээл угаасаа тэр үе чинь сингл байсан юм чи. Тэгээд би тэр үед чинь жолоонд явдагс ахгүй юу. Тэг манай гэр нөхдөд байдаг гэсэн. Тэгээд жолоонд явдаг нөхдөд би машингүй би ээж авыг ажиллаад харах болохоор л дайгдаж явдаг. За эсвэл таксид нь тэнгуү такси чи айгүй үнэтэй гардаг нөхд рүү. Тэгээд би жолоо маань бүр ихтлгүүрийн тэнд байдаг гэсэн. Тэгээд тэндээ суучаад яг бичгээр нь нямаа чи нэр машинтай штэ. Нэрээ машинаар нь хөргүүлчих. Тэгэл айгүй гоё ингээл шууд ер нь ингээл бичээл битэр уулзах ингээд завшаа айгүй хурдан гараад ирсэн гэх юм уу. Тэг ингээд чи намайг авч би ингээд гэрлэгөө хөргүүлчих болох уу гэдэг хэр окей гэдэг хэр тэгэл аваад тэгээд би яж хат яг ингээд зам дагуу хүлээгээ зогсчихсан болохоор хийцгөө зогсчихсанаас гэ тэр үед чи нөгөө юу лээ Circle K гэдэг дэлгүүр байдаг гэсэн. Тийм штий. Улаан тий. Тэр дэлгүүрээс нь тэгэхээр би за хийцгөө зогсчихсанаас гэ ороод заримг авсан бохгүй нэг өөртөө ингээд нэг гоожуулаад авсан заримг тий. Soft cream тэгснэ. За би одоо ганцаараа идээд хан чашаа ингэнгүүтээ дахиад нөгөө хүнд авчиж байгаа байхгүй. Тэгээд яг машин ирэхээр нь орж ирсэн маа ингээд дахиад заримгаар тайлаад тэгсэн чинь ингээд намайг ингээд айгүй ингээд нөгөө өөрт нь айгүй л юм юу байгаа гэж ойлгосон ба ханд өгöd байна гэдэг. Тийм тэгж л ойлгосон баг. Тэгэл заримгаа идэл тэр ч угаасаа бага ахын л ер нь ингээд нөгөө би биний холоос харж мэддэг байсан болохоор ингээд хуйлахнаа байх мөчөд надад төрсэн сэтгэл нь ингээ байн хамт байсан найз шиг ингээд байнга уулздаг хүн шиг ингээ амар юм тухтай мэдрэмжийг өгсөн байхгүй юу? Нэг юм өөрийнхоороо бариагүй өөрийнхөө ингээ байх боломжийг айгу өгсөн. Тэгэл тэр нь надад айгу таалагдсан. Одоо би ингээд өөрийнхөөрөө байх чинь ямар сайхан тухтай юм бэ? Сэтгэл санаа ямар сайхан амар үд юм бэ гэдгийг би яг тэр моментд ойлгосон байхгүй юу? Тэгээд айгу гоё тийм тайван юм secure тэ аюулгүй тийм мэдрэмжийг авсан болохоор л би ер нь за энэ хүмүүс юм байна л гэж ер нь батсан. Тэгээд ер нь би тэр нийлсэн л дээ. Тэгээд одоо тэгээ юу гэж ажиглаж байна ингээл одоо бүр тий хүүхдүүдтэй ингээ байгаа. Одоо тий хүүхдүүдтэй болоо би тэр чинь ингээл одоо хүртэл би бинийгаа таньсан хэвээрээ байна. Тий бас янз бүрийн амьдралын мөчлөгүүдийг туулж байгаа. Тийм нөх хүүхдтэй болоод бас өнчнөл айрт одоо ялангуяа эмэгтэй хүн чинь айрт сангийн хувьд өөрчлөгдөн зарим үед би үнэхээр ууртай байдаг. Намайг ингээ хүмүүс чи ингэж ууралт юм уу гэмээр амар ууртай болдог үе байдаг. Ялангуяа нөх өхрийн орд өхөр жилтэйж тэр юм уу яг ингэж төвчж ингээ залгиж явж байгаа нэг өдөр яг тесэрдэг аахгүй би айгуу сонь ер нь ингээд нэг үйл явдал бол тэнгуут нь авч хадгалаад бодсон нэг бодсон байгаа. Миний нэг онцлог нь би ерөөсө хүнтэй ярилцаж сураагүй юм лээ. Одоо ингээд нэг эвтэйхэн зүгээр тэрийг заавал хэрүүл болохгүйгээр маргаан болохгүйгээр шууд ингээд чи тэгэж бодсон юм би тэгвэл тэгэж бодсон шүү дээ. Тэгээ чи тэрийг тэгээ хэлчихгүй би тэгж хэлчихвэсэн шүү дээ. Гэмүүдийн нэг юм энгийнээр ингээд ярилцаж чаддгүй байсан. Гэхдээ би одоо ингээд баг сурч байгаа. За. Тэгээ манай нөхөр айгуу сайн ярилцаж чаддаг. Хэр баргийн үгийг айгуу сайн даадаг хүн бохгүй. Би болохоор айгуу ирэх штэ. Би үнэхээр ирэх болохоор ингээд уйлж унчиж гадаг байхгүй. Жоох юм ярангуут л би ингээд амар emotional болол уйлах гал ингээд драма хайгаал ёо би бүр амар драма хайгаа та. Тий ингээд бүр ингээд юуг яаж ингэж драматик болох уу? Тий ингээд бүр ингээд за одоо ингээд уйлж баг ингээд нөхцөл байдлыг амар хэцүү болгоо гэдэг тийм ялчгүй би тийм emotional хүн бохгүй юу? Тэгэнгүүт манай хүн чи хэр баргийн юмд ингэж яадаггүй. Тэгэхэд ер нь дотроо айгу юмыг эргэцүүлж боддог. Тэгээд өөрийгөө ингээ асуудлаа шийдээд айгу тавьширчдаг байгаа хгүй өөрөө өөртөө ярилцдаг. Эрэгтэй хүмүүс ер нь тийм байдаг. Ер нь жоохон тийм байдаг баг. Тийм их амар ингээл нөө бид нар шиг гэл ингээд яриад байдаггүй те. Би тэглээ инглээ станерэ гэл ингээл яриад байдаггүй. Тэнгүүд намайг бас тэр одоо гоё юмдаа зааж өгч байгаа. Тэгээ хасах нэмэгцэн нэг хоорондоо ингээд гоё ингээд нийлнэ гэдэг шиг те. Тий би биенийхээ
дутагдaltaй тал болон сайн тал тэр юмнуудыг нөхөж өгдөг юм уу. Тэгээд би ярилцаж ернөөс сурж байгаа. Тэгээд угаасаа ч одоо сурахгүй бол би айгүй хэцүү юм байна. Тэгээ ямар үед илүү их ойлгосон? Яг хүүшээ нэрээ тийм болов гэл. Хүн чинь нөгөө өөрөөнийхөөс анзаарахгүй одоо би чи ингэж штэ нөгөө амар ингэ дэлбэрснийхаа дараагаар ингэ гимшдэг аахгүй юу? Яна би одоо ийм хүн юм дээр яах гэж ингэж асуудлыг бүр илүү дэвэрхвэ ч гэдэг юм уу ингэ бодож ангууд яг тэр үед ингэ чи ингэ ойлгосноо яг ингэ хэрэггүй байгааз гэд ингэ айгүй гоё заадаг. Хосын харилцаан дээр илүү их нэг мэдэрсэн тэрнээс өндөр. Хосын харилцаан дээр одоо ингэ би чи ингэ нөгөө нэг бусад хүмүүст ингэж амар тэгж эрхэлж тонихгүй шүү дээ. Одоо гэрийнхандаа ээж авдаа их чахтаа ч гэдэм үү. Хүртэл хамгийн их одоо энэ юмаа гаргана шүү дээ. Тийм байна. Тэнгууд ингээд хосын харилцаанаас би айгүй гоё юмнуудыг сурч авч байгаа. Ер нь тэр маань ч гэсэн ингээд бусад хүмүүстэй харилцаж ч гэсэн айгүй нөлөөлж байгаа. Тийм шүү. Ер нь тийм хөгжүүлэлт юм байна. Хүн угаасаа одоо нөгөө яавд нэг ийм бодол өгдөө штэ. Би ийм л хүн намайг иймэр л байлга тий баг иймэр л хайрл гэд эсвэл бойл гэд ингэдэг тэр чинь айгүй хоцрогдсон үзэл бодол байгаа даа штэ. Яг хоцрогдож шүү. Тийм тэнгууд ингээд миний үнэхэр дутагдaltaй талыг би өөрөө олж харахгүй штэ. Тэг өөрийгөө л зөв гэж бодоод явна штэ. Тэнгууд үнэхэр тийм дутагдaltaй талыг маань ингээд зөв илүү намайг сайжруулах үүднээс ингээд гоё ингээ хилж өгөөд засаж өгөөд эхэндээ бол би ингээ айгүй хаалт тавилаж авдаг гэсэн. Өнөө би чи намайг зүгээр орхитээ намайг бити өглөөдөө намайг бити шүмжлээдээ чи тэгж болохгүй би бол угаасаа л ийм хүн гэж өөрийгөө ер нь бол жоохон тэгж боддог гэсэн. Тэнгүүд намайг нэрээ ингээ сүүлийн үед ингээ би ухаарад намайг сайжруулах гэдэг юм байна. Намайг илүү одоо бусад хүмүүсийн хувьд илүү ингээд зөв хүн болгож тэ ингээд хүмүүнтэй харилцаанд орохж гэсэн тэр хүнд намайг одоо бодол нь ийм зөв багасаа гэдэг үднээс ингээ над дээр ажиллаад байгаа юм байна гэж би айгу бодсон. Тэгээ би ихэндээ хаалттай хүлээж авдаг болж байгаа. Одоо бол ингээд өгнүүдийн сонсоод өөртөө дүгнэлт хийдэг болсон гэх юм уу. Тэг ингээд нэрэл би бас нэрээ тийм биш үү. Би бас хитрхи бас эготой юм байна. Би бас айгу эготой. Тэрийг бас ингээд дарж сурж байгаа гэх юм уу. Тэгээ одоо бүр хаяа үнэхээр надад хэлдэг. Хараа энэ ертөнц чамайг тойрж ирэгдгүй штэ гэд хэлдэг аахгүй юу. Тэнгүүд би нэрээ тийм штэ юу вэ одоо тий баг би ингээд өөрийгөө баг амар хамгийн одоо энэ өрөөнд одоо чухал хүн гэж бодцсон явж идэм байна. Намайг айгуу гоё газардуулж өгдөг гэх юм уу. Тийм тэр нь айгуу надад хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол бас л одоо би ч нөгөө айгуу ирэх болохоор манай аав ээж чинь бидрийг бол амар ингэж нөгөө спорт хийж дэвсдэг тийм ингэж магтдаг болохоор бид нар чинь бүр ингээл явцдаг аахгүй юу. Тэнгүүт тэгээд дээрэс нөгөө нэг тэгээд өссөн хүчээ өөртөө айгуу ихтэлтэй болчихно штэ. Тэнгүүт ингээ манай нөхөр бас заримдаа чи ингээд юм боддоор хараа тэг ингээд боддоор хараад ингээд жоох ингээд өөрийгөө жоохон сэтгэл зүгээ зарим үед дарц сур зарим үед чи үнэхээр ингээд ярихгүй зүр сонсч сур гэд ингээд хэлдэг байхгүй. Тэнгүүд би ингээд нэрэл би амар их ярьд юм байна. Би ерөөсө хүнийг сонсдоггүй юм байна. Өөр хөрөлцөдгээд ит юм байна гэдгээс ойлгоод ингээд бас зарим юм дээр үнэхээр өөрийгөө дарц сурж байгаа гэх юм уу. Ялчгүй өссөн хоёр хүмүүжил сонсож өссөн одоо загнуулахтаа ч гэсэн юу гэж загнуулж өссөн ч гэдэг юм уу те тэр бүх юм нь шал өөр болохоор ингээд битээр биений айгуу гоё ингэж нөө одоо яг нөө yin yang гэдэг шиг ингэж өгдөг. Түрүү нөгөө охиныхаа одоо хамгийн ихний тэр одоо аав нь шүү дээ. Тэнгүүд хоёр ингээд сонирхол нь өөр байсан. Тэр нэг өөрөөсөө очиж болсон гингүүтээ. Одоо ингээд танаа нөхөр хоёр чинь бас өөр үсттэй. Ер нь бас өөр гэрнээ битэрийн нэг юм таарад идэг юмнууд нь битэр ингээд дунд айгуу дуртай. Манай нөхөр ч гэсэн юм гоё дуу сонсох дуртай. Тэгээд битэр ингээд кино үзэх дуртай. Ер нь жоохон юм төстэй юм дуртай сонирхлууд ихтэй. Тэгээ гол нь ингээд бие биенийхээ сонирхдаг одоо хобби ч гэдэг юм уу тэг юу гэдэг тэр юмд айгуу ингээд сонирхож ордог гэх юм уу. Тэгэхгүй ингээл би энийг л яадаг. За гэл хоёр тийш хараад байвал болохгүй шүү дээ. Тэнгүүд чи нэг наттай хамт хийгээд үзээч чи энийг үзээч гэл ингээл би биэндээ гоё ингээл хийлгэж үзүүлээл гоё актив шүү дээ тийм. Тэгээд ингээд хамтдаа битэрээс одоо ингээд ер нь бизнес хийж эхэлж байгаа. Тэнгүүд бас ингээд ажлын хоёр гэр бүлийн хүн чинь нэг ажил дээр ямар байдаг гэдэг тэр бас ингээд ойлголцож эхэлж байгаа хгүй юу. Шинэ юм болж байна. Яг гэрт ямар байдаг тэнгуутаа ажил дээр гарахаараа яах гэдэг гэдгийг ингээд битэрээс таньж эхэлж байгаа хгүй юу. Энэ жоохон ажил дээрээ жоохон энэ боссын юм байна те жоохон ингээд хүмүүнийг зарах гад заачих гад идэм байна гэдэг ч юм уу. Тэнгуут бид нар чинь нөгөө яг би чинь энэ ихнэр би чинь энэ нөхөр байгаа штэ гэдэг тэнгуутаа тэрийг нөө барьж тавьдаггүй. Яг тэрүүгээр явах гэдэг. Тэрүүгээр явах гэдэг. Ажлын харилцаа, хувийн харилцаа. Тэнгуут ингээд холиод идэм
билээ. Тэнгүүд тэр мөрөн дээрээ жоохон за хоёлаа ингүүл жоохон дими юм байна. Хоёлаа ингэж энийга шийдьяач гэдэг юм уу те. Энэ амьдралын одоо энэ гоё амжилттай байхын зорилготой энэ хүн ямар юм ч гэдэг юм уу те. Тууштай юм уу, үгүй юм уу, залах юм уу, юмыг хойшин тавьд юм уу ч гэдэг юм уу. Энэ бүх юм дээр ингээ би бинийгээ авсан гэж олж ер нь бол мэдж байгаа, таньж байгаа гэх юм уу. Тэнгүүд бас ингээ гоё юм байна. Сонирхолтой л хэд юм байна. Тэгэхээр хүнийг ер нь тань гэдэг айгүй их хугацаа шаарддаг юм байна л та. Янз бүрийн нөхцөл байдал дээр очиж ингээд тэр одоо зам чанарыг хардаг ч гэдэг юм уу те. Тэгэхэд одоо юу гэдэг хоёулахнаа гадагшаа явж үзээд яг энэ хинч хоёрыг танихгүй гадаад орчинд хоёр яаж байх юм ч гэдэг юм уу те. Энэ болгоно ингээл гоё сорилтуудыг даваал ингээ явд юм байна л та. Тийм тэгээд хэрэлдэх, маргалдах шалтгаан одоо юу гэдэг сэдвэн ч гэсэн шал өөр болол явчт юм бэлээ. Тэгээд хүүхдүүдээ ингээ хараад ер нь ингээ хамтдаа ингээ бүтээсэн байгаа энэ амьдралаа ингээ харангууд амар ингээ appreciate хийдэг. Гэхдээ би бас хаяа ингээ үнэхээр appreciate хийхээ мартчихдаг. Тэнгүүд чи ингээ зүгээр л энэ зүйл чи хоёуланд айгу гоё байж штэ тий. Энийгаа ингээ ийм гоё байгаа юмда талархаж ингээ авал та гэл ингээл би бинийгаа айгу гоё юу яаж харуулж өгдөг гэх юм уу. Тэгээд бас айгу гоё партнерууд л гэж би боддоо штэ. Тэр таних гэдэг чинь одоо манай найзлууд хоёр чи ингээ харахаар ер нь бид нэр өөрөөсөө ингээд одоо тийм ээж болоход ч гэсэндээ ингээд өөрийгөөс ингээд сурж байна гэдэг чинь өөрийгөө ингээд шинэ нөхцөл байдал тэр нөхцөл байдлуудаас ингээд сурангууд эсвэл бол тэр нэг юм бид нэр өдөр тутмын одоо хоёулангийн байгаа энэ цаг хугацаа энэ урсаж өнгөрч байгаа цаг хугацаа болгон чинь шинэ байгаа даа гэх тийм. Тэнгүүд бид нар чинь нөгөө өмнө ингээд ерөөсөө амьдрч үзэж байгаагүй яг одоо бидний тулж байгаа болгон чинь ингээд шинэ болоод ирэнгүүт тэр зүйлд гаргах реакц болгон одоо шинэ байж таарах гэдэг байгаа юм. Бидний ингээд хаанаас гараад ирсэн юм бэ гэмээр юм шиг зан чанартай байж болно тий. Сая ингээд яг ингээд нөхөртөөгөө ингээд танилцаад яг хосын ийм харилцаатай байнгут миний мэдгүй бас ийм зан чанарууд илүү их гарч иржсэн гингүүд чинь өөрийгөө шинээр таньж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо манай найзлууд хоёр ингээд айгүй яриад нэг ойлголцоод ч гэх юм уу ингээд сурсан зүйл нь болохоор би анх удаа амьдарч जैन, манай найзлаа анх удаа амьдарч जैन. Тэгээд өөрийнхөө талаар сурж ядчихэтэл тий нөгөө хүнийхэн талаар ч гэсэн ингээд сурах юм бас сурах шаардлагатай болчихж байгаа байхгүй тий тэр бүр амар сонио угаасаа л яг сурах шаардлагатай болчихж байгаа байхгүй тий тэр нь өөрөөс харилцааг явгаа шинэ болгоод идэм шиг харин тэгэл нөө ээж аав нар хэлдэг шүү дээ би энэ үнтэй одоо баг 30 хэдэн жил ханиллаа ганц нүднийх нь одоо хувирлаар л би наад хүнийг юу болж байгааг мэддэг энэ төр гэл одоо сүулдэ тийм болох юм шиг байгаа юм. Заримдаа яац нэг ингээ бас зүгээр байж байгаа байдал те эсвэл одоо худлаа ирж байгааг энэ ч гэдэг юм уу те ингээ мэддэг болчихдаг юм байлээ тийм. Дээрээс нь хүүхдүүдэд бид тэр одоо аим таних эхэлж байгаа юм уу баг багаар ингээ суралцаал энэ хүүхд маань ийм одоо санаа бодолтой ийм юм хэрхэмлдэг тий ийм байдал энэ хүнд тухгүй байд юм байна ингэнгүүт уур нь хурцт юм байна окей тэгвэл хоёлаа энэ үе дээр ингээд нэг юм хүүхдүүдтэй болохоор амьдрал бүр илүү ингээд нэг юм баялаг болцдог шүү дээ ялцчихгүй тэгэнгүүт ингээд нэг инээдтэй тэр нэг хүүхдүүдийн ингээд нэг жижигхэн ертөнцөөр ингээд хамтдаа ингээд аялах айгу бас гоё тийм үү. Одоо ингээд хоёр чи хоёулаа бол нэг ингээл зан чанарыг сураад явж штэ. Эн чинь бас өөрөө бас челленжинг штэ. Ер нь бол нэг хэцүү нөхцөл байдал гарч ирэхэд за хоёрын ингээ харилцаа чи ингээд ийм байлаа гэж бодоход одоо яг сая ингээ хүүхдүүд байвал илүү их бүр юм баялаг болд юм байлаа гэдэг чинь штэ. Тэнгүүд одоо үеийн одоо хүүхдүүд л гэсэн штэ насны ингээ хүүхдүүд ингээ байнгут энэ олон харилцаануудыг ер нь л яаж одоо ойлгож, яаж зохицуулж, яаж ер нь явж ин тэр ер нь бас хэр челленж юм бэ? Ер нь тэгэл залуу болохоор л давж ахширчдаг байхгүй. Мэдгүй одоо ингээд залуу болохоор ч тэр юм уу арай нөгөө энэ яг 3 хүүхэд ингээд бужигнах тэр юмыг ингээд бас арай хөнгөнөр автын болов гэж боддог шүү дээ. Ялчгүй хүний нас явах тусам төрөх процесс ч гэсэн илүү хэцүү болж ирдэм билээ. Тийм яриас. Үсээ ядрах одоо бид нар ингээл анзаарангууд өмнө чинь нөгөө 4 мөр хүртэл ингээл за өсөл одоо баг 8 хүртэл ингээл явцдаг байсан байгаа хгүй юу шин унтахгүй. Одоо бид нар тэгж чадахгүй шүү дээ. Одоо би 28 настай ч гэсэн би ингээд шөнийн нойрг бол айгүй хэцүү. Маргааш нь би баг ингээд зомби шиг те айгүй их ингээд идэс маань өхөн баг. Тэнгүүт залуу толдоо бид нар энэ нөхцөл байдлыг ингээд айгүй сайн менеж хийгээд ах шиг байна гэж бас боддог. Тийм. Жохон
30 даваад тий 30 эдтэй би яг одоо ийм байсан бол бас нэг жоох ядрах илүү ядрах байх гэж би бие махбодын хувьд бие хүлээж авах махбодын хувьд тий айгүй залуухан байна. Тийм үедээ ч тэр юм уу магадгүй одоо энэ ачааллыг давж байгаа тий. Тэр нь ч дээрдээ л гэж бод. Одоо тэгээд та нөхөрт хоёр ингээ хүүхд хүмүүжил тал дээр зөрөлддөг ойлголтуудаас байгаа л ах. Тэгээд тэрийг яаж нэг болгож байна. Тэгэл ярилцсан шүү дээ. Чи арай ингээд энэ үү чи намайг ингэв чи миний үгийг солируулад байна шүү дээ. Тэгэнгүүт ингээд хоёр бас нэг өөр арга барил байгаа шүү дээ. Би ч юм бол ээж аваараас та ганц ч бараг загнуулж үзээгүй. Байнгын үнсүүлчтэй бид нар ч нөө манай гэр бүл манай ах бид нар ч бүгд нэг амар нь ялуун бохгүй. Манай гэр бүл үнэхээр нь ялуун гэр бүл. Орж ирээл гэл тэрвэртэл үнсэлцээл бүр ингээд ах махыгаа үнсээл тий бараг заримдаа ингээд үнэхээр уруул муруулан дээр үнсдэг ч удаа ингээд байдаг. Гэхдээ бид нар тэрийг ерөөсөө тэгэж гэж ингэж боддгоо. Багасаал тэг өссөн байхгүй юу? Манай авч айгуу тийм нөтөн үнсэлттэй. Айгуу ингэж айгуу ингэж үнсдэг байхгүй юу? Тэнгөө тэрэнд нь ингээд манай одоо хүргэн ах бэр ихчтэй манай нөхөр ингээд бүгд ингээд тасцсан. Тэд чинь бол ингээд бараг ээж авда ховорхон үнсүүлдэг, эмээ өвдө ховорхон үнсүүлдэг хүмүүс аа штэ. Байсан байгаа байхгүй. Тэнгүүд ингээд манад орж ирээд бүр ингээд гайхсан гэсэн. Ямар амар ингээд юу болоод байгаа юм бэ? Яагаад ингээд байгаа юм бэ? Бараг яга миний биеийг ингээд хамаагүй тэрврээд байгаа юм бэ ч гэдэг юм уу те. Тэгэж айгуу боддог байсан гэсэн. Тэгээд ерөөхдөө хоёр өөр айлын хүмүүжил соёл ингээд нийлж байгаа гэх юм уу те. Тэнгүүд манай нөхөр болохоор хитрхи заримд хатуу юм шиг байх гэдэг. Би болохоор хитрхи нялцсануулах гэдэг тийм үү. Тэнгүүд яг дундыг л баримталж явахыг хичээдэг дээ. За энэ зураг авчих. За. Одоо энэ бага насны энэ ийм зураг байгааз. За энэ зураг бол би яг уцаа ухаж жагаад яг ээж автагаа ганцаараа байгаа зураг харин тийм байлээ тий. Тэр чинь нөгөө гуруула энэ үед байсан болохоор ер нь яг ээж автагаа яг хойлохонтай ингээд зураг авахлан гэдэг чинь ер нь ховор исэн юм шиг байлээ гэдэг. Тэг би ер нь олж авсан. Тэгээд энэ зурган дээр би ер нь айгүй их хүүхэд байсан. Манай ах бол эмээ өвтөгөө айгүй хойр өссөн. Тийм гэснээр яриансан ч гэсэн та хэд сонссон бах тий. Би болохоор ээж автгаал ер нь байдаг гэсэн. Би ер нь их хөдөөмөдөө явдаг байсан байхгүй. Манай ах их хоёр чи хөдөө явчихна эсвэл лагер явчихна. Би бол ээж автгаал хотод бичдэг гэсэн байхгүй. Жоохон нэсэн болохоор. Тэгээд манай аавч намайг их эрхлүүлэн ээж эрхлүүлдэг. Би тэгээд ер нь ах ихчийнхаа үеийг бодвол арай нөгөө ирэх байсан. Тэр үед чинь бас юм өөрчлөгдөөд зарагдчихсэн. Дэлгүүрийн бараач гэсэн өөрчлөгдсөн болохоор би нөө харибаа хийддэг байсан. Юу идмээрэн, юу авмаар энэ бүх юмыг маань л ингээ аав ээж авч өгдөг байсан байхгүй юу? Ах ихчиг бодвол илүү одоо юм болгонтой өссөн гэх юм уу? Тэгэд энэ зураг айгүй хөөрхөн аавынхаа хоёр өвөр дээр суудсан. Бид тэд ингээ айгүй хөөрхөн зураг гэдэм аа. Би тэр чинь ингээд нөө хоёр ойрхон болохоор амар зодтолддог. Амар хэрэлдэх үед үнэхээр хэрэлддэг. Тэ ингээ бүр ингээд ямар чихэн чирт юм бэ гэмээр амар хэрэлддэг байсан байхгүй. Ихч маань бүр юу лээ тэр чинь амар том болоод зодтолддог болоод зодтолдож байхдаа бүр хөл мөлөө хуулж исэн. Тэгээд ямар тийм бүр гипстэй ингээд 100 мууны өнгөрөөжсэн ч удаа байдаг байхгүй юу. Тэгэнгүүт аав биднийг дандаа хичээл төрөж өгдөг гэсэн заяа. Одоо аав өдөрт сургууль руу 3 удаа очдөг байсан. Манай сургууль руу агаа тусдаа сургуульд идэг. Тэнгүүд агааг бас авдаг. Тэгээ аав ямар ч ажилтай байсан хүүхдүүдэд номер нэгт тавьдаг аахгүй юу манай аав хоёр. Тэгээд аав ингээд төгжрөл одоо тухайн үед гайгүй байсан. Гэхдээ ажлаа зүгээр ингээд нөгөө зохицуулаад бүр өөрөө ингээд цагийн ажилтан байснаа. За би ер нь хүүхдүүдээ болон аавыгаа асрахын тулд би ингээд өөрөө хувийн одоо бизнес эхлэх хэрэгтэй минь хувийн одоо цагийн хуваараар явах хэрэгтэй минь гэх бүр ажлаа ингээд хайжсэн байхгүй. Тэгээд яг тусдаа өөрөө бизнес эхлээд тэгээ манай аав санах нэ ер нь манай багш нартай амирх уулзаж ингэж ажилтдаг байсан. За одоо бид нар хүүхдээ яах вэ гэх үү гэд. Тэгээд аав битэрийг ер нь бол алхаж чөргөж өгдөг байсан, машинаар чөргөж өгдөг байсан. Тэгээд яг тэр одоо Орос 3-ын яг тэр пассажаас Орос 3 руу ингээ явдаг юм гудамж идэх хөхгүй нэрийнхэн тэр гудамжаар ингээ ааваар хөргүүлдэг байхдаа би тэр ингээ хоёр гараас одоо хөтлөөд ингээ чирээг үчдэг гэсэхгүй хурдлаараа гэд тэг өглөө болгоо яг ингээ 7:40-с жил эхэлдэг тэрнээс өмнө ингээ бусад айлын хүүхдүүд нэлээж автгаа бас явж байгаа ш. Тэнгүүт аавыг би тэр ингээ хоёр талаас нь чирээд яг гүйдэг гэсэхгүй юу. Яг тэр үе юм уу яа ингээ санангууд яг энэ нэг юм аавын яг бидний амьдралд ингээ хүссэн тэр том харин биднийг ямар одоо өөртөө ихтэй ийм гоё хүмүүс болгож үсгэсэн бэ гэж боддог. Тэгээ ээж аавын маань энэ шаргуу хөдөлмөр яг ингээд ямар ч худал тийм хуурмаггүй яг чин сэтгэлээсээ яг ингээд хөдөлмөрлсөн энэ байдал нь яг одоогийн манай гэр бүлийг ингээд бий болгосон.
Тэгээд энэ тууштай hard working байдалд нь бид нар айгүй ингээд суралцдаг. Тэгээд ингээд би ингээд заримдаа үнэхээр ядрахаараа ёо манай аав хоёр ингээд ядрааг хахад би одоо юундаа яг үндэ ядраад байгаа юм бэ гэж ингэж амар өөрийгөө мотивацжуулдаг гэх юм уу. Тэгээд өөрөөсөө ингээд хөдөлмөрөөрөө бий болгосон энэ амьдралыг ингээ харангуут хүн яг чин үннээрээ яг ингээд би бинийгаа хайрлаад тэг ингээд хамтдаа ингээ empire яг үнэхээр босгож чаддсан байна. Тэгээд гол нь хүүхдүүд нь хизээч өөрсдийг ингээд дуудаагүй байхад тэг ирээч ээж дээр ирээч аав дээр ирээч гээгүй байхад нь зүгээр санаачлагаараа ингээд ороод ирдэг. Бид нар чинь ингээд амар ойрхон бохгүй юу. Бүтэн сайн болгон уулздаг. Бүтэн сайн болгон аав маань бидэрт стейк шарж өгдөг. Тэгээд бид нар чинь ингээд зүгээр л уламжлалцсан гэх юм уу. Тэг би болохоор бүр илүү ойрхон ээж аврага байж байгаа л ээж аав дээр ороод ирдэг. Тэгвэл ээжийнхээ ажил дээр хамт ажилладаг болохоор тэр нас надад айгүй гоё санагддаг. Ээж автайгаа удаан хугацааг би өнгөрүүлэх нь надад үнэхээр сайхан байдаг байхгүй. Тэгээд яг энэ ээж аав шиг л хүүхдүүдээ ингэж өсгөх юмсан л гэж айгүй зорддог, бод хичээдэг гэх юм уу. Тэгээд манай аав маань ингээд нөгөө нэг үйлдэлээрээ ээж маань ерөөсөө л үйлдэлээрээ тэг бидрийг ингээд ажилдаа айгүй их авчдаг байсан. Ажил дээр нь бид нар энэ хүмүүс юу яаж ажилтیں۔ Яаж энэ мөнгийг бий болгодгийг гэдэг ингээд харж исэн болохоор ер нь ингээд жоохон хөдөлмөрлөх дуртай болж үссэн болов уу гэж би бас боддог. Тэрэнд нь их баярлагддаг. Хөдөлмөрлөөд олсон мөнгө хамгийн нэг амттай байдаг тий. Тэгээд тэрэнд нь л айгу талархдаг штэ ээж авда. Энэ айгу хөөрхөн зураг аз тий. Ээж намайг 27 татад төрүүлжсэн гэдэг байхгүй юу. Би бас яг сая бага охиноо 27 татад төрүүлсэн байхгүй юу. Тэгээд энэ үед ингээд ээж аав маань яг л одоо яг одоогийн Ямапта иршиг ингээ үе дээрээ ингээл хөрхөн бийжсэн байгаа байхгүй юу амар хөрхөн энэстэй хөрхөн зураг шүү. Тийм. Ээж аав нас нөгөө юу яадаг гэж те өсвөр насн дээр нь ч тэр ингээл та хоёрыг чи ингээл гарч орон шоуд гингүүт нь ингээл аюу их нөгөө итгэл Ерөөсөө ингээд өөрсөнд нь ингээд нөгөө нэг юуг өгдөг гэсэн. Тэнгүүд та хоёр чи ингээд нөгөө нөх амар их өглөөл ингээд ах уу хэрнээ яг нэг юм үүрэг хариуцлагыг тэндээс ингээл аа мэдрэлөө. Ээж аавынхын та хэдэд ингээл итгэл хүлээлгэнгүүт эсэргээрээ аав ээжих итгэлийг даадаг одоо дааж эхэлж штэ тий. Яг бас амар юм 20 дахаар нь хүн чи илүү ингэдэг штэ тий. Тэгдэггүй л болчтой юм билээ гэж би бодсон ш. Тэгээд ээж хоёр нөгөө ерөөсөө тэгж тулгаж үгүй гарахгүй гэж ингэж юм гэдэггүй. Яг ингэж ухамсараар нь ингэж өөрт нь даалт ухамсарт нь ингэж хойлохдохоор би нэг яг шоудах гад тэр үед чинь би нөгөө хүүхэдтэй байсан. Тэг ингээд охинооч бас орхиж шоудахад бас яг банк тэгээ жоох хүүхдийг орхиж шоудаж болохгүй шүү дээ. Тэг нэг гарах гэдсэн юм аяг нэг манай найзад гадаа ирчээл заяо. Тэг гарахчихсан чи ээж хоёр зүгээр л том өрөөнд байж хата яасан миний охин нэг жоохон ялцчгүй баар савчин жоохон муу энергтэй байдаг шүү дээ. Ялцчгүй үнэхээр нарны гэрэл ордоггүй ч гэдэм үү те. Хүмүүс сохтуурдаг ч гэдэм үү. Тэгэхээр нөө энергийн хувьд бас тийм сайнгүй. Тэгээд яасан миний охин тиймэрхүү юм жон татагдаад байгаа юм уу да гэл хэлсэн. Зүгээр л том өрөөнд ахта. Тэгэл зүгээр тэгж хилээл зүгээр дугаалцсан. Тэгэл зургтаа үзэж суужсэн. Тэгэл би яг өвдөнд гутлаа өмсөж байгаа л. Яа, ингээл бодоол байгаа байхгүй дотроо. Яа, за би ер нь гарах нь зөв ч юм уу, гүү ч юм уу. За ер нь өнөөдөр гарлаа чиг ер нь юу өөрчлөгдөх юм те би нэг хүүхдээ ингэж орхиж гараад нэрэлж тийм газар цагаа өнгөрүүлээд ер нь хэрэгтэй ч юм уу, шаардлагатай ч юм уу гэд тэгж бодоол за боллоо гэл ингээл гутаа талал орж ирсэн байхгүй. Тэл найзуудаа за sorry би одоо өнөөдөр чадахгүй байна дараа болъё гэд. Тэнгүүт ингээ ээж хоёр ингээ даалт ухамсараар нь ч юм уусэл зүгээр л нэг юм гоё үг хэлцдэг. Тэнгүүт хүүхдийг ингээ бас өөрөө толгоогоороо бодоод ухамсараараа шийдэх тэр боломжийг нэг болгодог. Тэнгүүт чи эсэргээр бас нөгөө өөртөө тэгж үлгэрлээд байгаа учраас хэрвээ аав ээж нь тэгэл өөртөө шоуддаг. Өөртөө тийм өөр юм хэлээд байвал айгүй хэцүүхгүй тий. Тэгчээд эсвэл юм хэлэхгүй байх юм бол бас нэг өөр. Тэгээд өөртөө ингээд үйлдэж байгаасаа өөр эсрэг үйлдэл одоо үг ингээ ярьдаг байсан бол бас нэг үйлдэлтэй зөрүүлэл авах нь тий. Тэгэхээр яг л одоо угсаа аав өөрөө хэлдэг байхгүй би бол угсаа нэг дүрмийг баримталдаг нөгөө practice what you preach гэд чи юу одоо хэлээд байгаа тэрийг өөрөө үлгэрлэж үзүүлэхгүй бол тэр чи юу ч одоо ямар ч өөр нөлөөгүй тий. Яг ярьж байгаа юмнийхаа эсрэг юм хийгээд байвал ямар ч хэрэггүй штэ тий. Тэгэхээр яг хэлж байгаа юм аа л өөрөө үлгэрлэж харуулах нь одоо миний гол одоо амьдралын мото гэх юм үү те одоо нэг тийм баримталдаг юу юм бэлээ л да манай аавын тий аав ээжийн зарчим тэнгуут тэр нэрэл одоо ингэ бодоод үзэнгүүт бүх юм л сурцсан байгаа байхгүй маш их нөлөөлсөн байна тэгвэл те үнэхээр нөлөөлсөн тийм одоо наандаж л бид нар хог хаанч хайдаггүй хогоо бид нар цөлүүлэл авдаг эсвэл одоо ингэ манай авч нөгөө нэг гадуур хайсан хогийг
түүгээд Түгээд явдаг явчихдаг гэсэн тий. тэгэнгүүт бид нар чи аавыгаа би бараг түлхэхгүйгээд өмнөөс нь түүж байгаа юм чам. Тэгэнгүүт ингээд ялчгүй багасаа тэгээд хараад өссөн чинь том болоо тэрийг нөгөө нэг тэр байдлыг хүлээн зөвшөөрч чаддгүй юм билээ. Тэгэл ерөөсөө тэрийг асал ингээд би ээж аваахаа биднэрт өвлүүлсэн тэр хүмүүжлийг хүүхдүүдтэй бас одоо өвлүүлж байгаа гэх юм уу. Тийм тэгэхээр айгу гоё юм билээ л дээ. Вау. Нэрээ тийм байх тий. Нөгөө сэтгэл зүйтэй ярьжсэн нэг дугаар дээр тэгжсэн байхгүй юу? Ингээд одоо ингээд бид нар эцэг эхчүүд болоод өөртөө багада янз бүрийн ингээд зүйлсүүд ингээд трама гэдэг ч юм уу ингээд олон юмнууд ингээд сэтгэлдээ тээцсэн тий. Тэр нь зарим талаараа ингээд эцэг эхчүүдээс байгаад тэр нь биднэрт одоо эсрэгээр юм асуудал болоод үүсдэг ч юм уу ямар нэг үйлдэл тэгэнгүүт тийм байлаа гэлээч гэсэндээ хүүхдүүдтэй гаргаж байгаа тэр одоо үйлдэл болоо тэр ингээд зааж сургах тэдгээр зүйлсүүд нь одоо үр нөлөөгөө өгөх үү те ингэж хийж байгаа нөгөө өмнөх үеэсээ авсан одоо тэр муу зүйлүүдээ ч юм уу те хүүхдүүдтэй ингээд халдаахгүй гэж хичээж байгаа нь энэ одоо ингээд хийвж байгаа зүв бистэй гэдгсэн чинь ер нь хичээж байгаа нь сайн тэгтээ ямар ч үр нөлөөгүй гэсэн тэрийг би сонсоод амар гайхчихсан байхгүй тэгтээ бараг сая илүү нөгөө практисаас ингээд олсон бодит ингээд амьдралаас ойлгож байгаа юм маань ингээд бүр илүү одоо тий онлайн ойлголт тэгээд туршлага дээрээс яаж ингээд нөлөөлж ийн гингүүд яалч аргагүй яаж одоо та хэдэд ингээд амьдрал дээр нь өдийг хүртэл сайн аав ээжийнх нь арга барил нөлөөлсөн бэ гэд ингээд сонсоол исэн чинь өөртөө угаасаа яг тэдгэр зүйлсүүдийг ингээд үйлддэг үлгэрэлдэг тэгээд дээрэс нь загинж ингэж юу хасаа илүүтэйгээр яг зөв үед нь зөв цагтаа үгээ хэлчихнэ. Тэгээд хүүхдүүд нь тэрийг өөртөө ингэж ухамсарлаж яваад ирэнгүүт эсэргээрээ аав ээжигаа хүндлэхээс хэсүүлээд тэр бүх одоо эцгийн өсдөг тэр халуун дотн байх тэр харилцаа тэдгээр зүйлсүүд нь үнэхээр ингэж бас хүний өөрийнхөө үйлдэж байгаагаар бас ингэ харагдах юм байна да гэд бодож байна. Үнэхээр тэр маань одоо ингэж хийж байгаа үйлдэл үг хоёр нь ингэ зүрдэг байх юм бол амар өөр та гэдэг айгүй тий. Тэгэхэр чи нөгөө бас хүүхдүүдэд энэ хүн ингэж хэлчихэд ингэж хийгээд иж болт юм байна. Хүүхдүүд тэрийг амар ажиглан штэ өөрхий. Тэгээд зүгээр л өөрөө зүв байх чинь л одоо хүүхдүүд чинь тэгэл зүв болол хүсэх юм билээ л тий. Аав угаасаа хэлдэг байсан. Аав нь бол угаасаа ийм л баримтал одоо юмыг баримталдаг штэ. Та нар ч гэсэн мэдгүй л үдээ гэл ингэж ячдаг. Тэгээс нэх би яг ингэж хичээж ирсэн. Яг ийм их одоо золиосыг та нарт ингэж инглээ та нар харин эргээд хариудна гэд нэг ингээд байдэн штэ. Тийм ерөөсөө байгаагүй. Тийм ерөөсөө л бид нар угаасаа л харж исэн болохоор ойлгож исэн. Угаасаа тийм угаасаа л дээр нь хэлээгүй үлдчихсэн болохоор ингээд бүх нөхцөл байдлыг дүгнэл ойлгоод тэрийг ингээд явж исэн. Тэгээ одоо бүр том болцсон болохоор ч тэр юм уу бүр илүү одоо ээж аваа хийж исэн тухай туулж исэн юмыг нь бас нэг багсаг хийж үзээд миний аав чинь ийм юмыг туулж исэн юм байна штэ тийм миний ээж чинь ийм юмыг туулаад ийм юмыг бий болгоцсон ямар мундаг юм бэ гэнгээ одоо ойлгож эхэлж байгаа байхгүй. Тийм. Тэгээ өөртөөх нөгөө туусан түүхүүдээ ярьдаг байсан уу? Яг ерөнхийдөө бол манай ээж чинь нөгөө 4 жил доктор хамгаалалтаа Япон явцсан. Тэгээд тухайн үед бид нар чинь ээжгүй 4 жил байсан бохгүй юу. Гэтэ яг уулзч хэлсэн л дээ ээж ирээл бид нар очичвол тэгээд тэр үед манай нөгөө аавын аав өвөө маань шарав өвөө манаас 25 дор тусаад аав маань ингээ 3 хүүхдээ аавтайгаа ингээ хасраад айгүй хүнд үе байсан. Ээж маань ч гэсэн тэнд ганцаараа яах вэ? Ямар л хэлэг байх вэ? Тий одоо ингээ би бодохны 3 хүүхдээ үлдээж яваад нөхрөө үлдээж яваад ингээ тэнд ингээ сурдаг. Тэгээд үнэхээр ингээ сэтгэл зүйн хувьч гэсэн айгүй санаад ингээ хэцүүдэг гэсэн болохоор өсто фүли 7 хоногийн ажилд сурдаг гэсэн байхгүй ямар ч өөртөө зай завсар гунях гутрах хугацаа гарахгүй гэдэг ингээ айгүй зүтгэдэг байсан. Тэгээд тэр үед манай ээж маань айгүй амархан бууралцсан. Хүн чинь стресс тэгэхээр айгүй хурдан бууралддаг, ходоод нь өвддөг тийм болчдөг. Тэгээд тэр болгоныг бид нар гэр бүлээрээ хамтдаа туулж ирсэн болохоор би ч гэсэн жоохон хөвгтөөсөн тэр үед үнэхээр ээж авгаа одоо ээжгаа үнэхээр сандаг байсан. Тэгээд байнга үлддэг. Тэгээд тэр болгоныг бид нар хамтдаа үе шатн дээрээ туулаад ирсэн учраас бид нар яг одоогийн амьдралаар амьдарч байгаа шүү гэдгийг би ингээ ойлгож байгаа байхгүй юу. Манай ээж аваа бол золиосыг бол үнэхээр гаргасан. Хамтдаа туулаад аваад гараад ирсэн. Тийм болохоор бид нар одоо үр шимээ бас хүртээд явж байгаа юм байна. Тэгээд ээж аав маань одоо тухайн үед бас боломжгүй байсан бол одоо үнэхээр бас ингээд боломжтой бас болсон учраас хүүхдүүдийгээ хүссэн юмд ингээ үнэхээр дэмжиж хүссэн гэд юмыг хийлгээд ингээд хамгийн анхны хөрөнгө оруулалтуудыг нөгөөд ч гэдэм үү те ирээдүйд илүү мундаг болох тэр ингээд суурийг ингээд тавьж өгч байгаа. Тэгээд би бол ээж автай үнэхээр талархаж явна. Тэгээд хүүхдүүдтэй ч гэсэн би ирээдүйд
яг ингээл ийм хүсэж байна, ийм хиймээр байна гэхэд нь өтийгтэг гэд ингэх боломжтой тийм л одоо болохыг ер нь бол зорж байгаа ээж аав шиг. Одоо тэгэнгүүт ч одоо шинэхэн аав ээж болох хүмүүс ч гэсэндээ нөгөө сонсоод мэдчин гэдэг чинь бидний 10 болох газар ил 5 болох хэмжээнд нь л одоо бид нэр ингээд мэдчихээр айгүй том дэмтэй байхгүй тий. Тэгээ тэгэнгүүт чи одоо би хамгийн түрүүнд ингээ эхлэхдээ жилжсэн ингээ өсвөр насны хүүхдээ бодлоод яаж хүмүүжүүлнэ гэж би аюух боддог гэлдэгч тий. Тэгэнгүүт тэр бодол маань бараг ингээ эргэх хэмжээний би ингээ түүхийг ингээ сая сонсож байгаа байхгүй. Тэгэнгүүт л ингээд би тэр хүүхдийг яаж өсгөх вэ гэж санаа зовхоос илүү өөрийнхөө үйлдэл хийж байгаа юмдаа л анхаарах юм бол тэр хүүхд өссөн үсээгөө намайг дагаад тэгээд үлгэрлээд ингээ явах юм байна гэдэг амар гоё дүгнэлт ингээд ойлгож авч байгаа байхгүй би сая. Баярлалаа гэж. Тийм тэгэхээр одоо ер нь л бид нар өөрсдөө л зөв байж тэг ингээд байх ёстой юм билээ л дээ ялцчихгүй бид нар ч угаасаа хүүхдүүд ээж аваад харж байгаа юм чам. Тийм шүү. Тэгээл ингээл нөгөө энгийн эффектив арга гэдэг эцэг эхчүүч ингээл том болонгууд одоо бид нэр ингээл том болно те ингээл хүндлэлийг ингээ өсөнгүүд зарим талаараа ингээд хүүхдүүд чинь ингээ эцэг эхчүүдтэй нөгөө үйлдэл ингээд юм хүмүүс нүрээсээр хагаад эцэг эхчүүдтэй хүндлэхэ болцсон ч юм уу иймэрхүү тохиолдлууд бас байхад эргээгээ тэр хүндлийг өөрөө үлгэрлжил бий болох хэрэгтэй юм байна да гэж ингээд хүнд илүү их анхаарах нь мэдээч хэрэг бидний ингээ өөр хариуцлага ч гэсэндээ өөрийнх нь гаргаж байгаа үйлдэл нь юу лээ гэж бас бодох хэрэгтэй юм байна л да тий. Хаана тийм л дээ. Тэгэхээр чинь энэ олон юмнууд чинь одоо олон хүнд ч гэсэндээ ингээ харагданаа л гэсэн үг чинь зам чанар чинь тий. Айгу хүн чинь угаасаа тарих гэдэг чинь айгу ухаантай шүү дээ. Хүүхдүүд ялангуяа бүх юмыг ойлгож идэг гэдэг байхгүй ингээд зүгээр л ойлгодог. Тэ нөө цагаан цаас гэж ярьдаг шүү дээ. Яг юу харуулна түүгийг одоо авдаг дотроо ингээд нэг файл ингээл юм хуулаад байгаа шүү дээ тэр чинь. Тэгэхээр тэр л юмыг одоо зөв файл одоо хуулуулж үлдээхэд л одоо ялчгүй үйлдэл бүрээ дүгнэж өөрийнхөө ялангуяа хүүхдтэй хүн болт их хэвээр юм билээ. Тийм байх шүү. Тэгэл өссөн үсээгүй хүний нөгөө нас явахаар чинь тэгэл бүгд л хүүхдтэй болно. Бүгд л одоо хүний ингэ туулж байгаа үе мөчлүүдээ бүгднийг л хос арилзаанаас ихсүүлээл тэг ингэ бүгдийг ингэ үдэж туулах байхгүй. Тэгээ тэгэнгүүт яг анхаарах хэрэгтэй болж таарч штэ нэрээ. Тэгэнгүүт яг гол юм нь хүүхдүүд тэгэл цаг өнгөрөх гэдэг юм дээр айгу анхаарсан байгаа байхгүй манай амчаар. Угаасаа ээж авах хэрэгтэйгээс ерөөсөө материалын зүйлийг бити гоё гэж бод тэ. Зүгээр энэ дурсамжийг бид нар ингээд яг үндэ материалын юмд мөнгө үрж ирснээс та хэдэг гадагшаа авч яваад хэдүүлээ гэр бүлэрээ ийм гоё дурсамжийг бүтээгээд тэр дурсамж чинь энэ материалын юмны хажууд хамаагүй их одоо баялаг гэж амар ойлголт гэсэн байхгүй юу. Тэгээд толгоондоо хөрөнгө оруул тэгээ ерөөсөө ийм материалын зүйлс бол тэгээл олтно. Толгоондоо л хөрөнгө оруулж хинч чиний толгооноос юм хулгайлцдаггүй штэ гэд ээж айгүй их цагтаг байсан. Тэгээд бидний одоо гол юм чинь ерөөсөө л гэр бүлэрээ хамтдаа аялах тэрэндээ бид нар илүү мөнгө зарцуулахыг хүсдэг. Эргээд тэрийгээ бид нар бодож зарим хар бараан Улаанбаатарын өдрүүдэд авдаг байхгүй тий. Тэгэхээр дурсамж бол үнэхээр чухал юм байна. Тэгээд хүүхдүүдээ яг юу чухал юм гэдгийг амьдралд нь айгүй гоё ойлгуулж биеэрээ ингэж ойлгуулж. Тэгэл бид нар чинь анхын ярьж байгаагаар 13 онд ч 12 онд ингээл Америк явж үзэл. Тэгэл бага бахтай ээж дээр Японд ч үзэл тэг ингээд айгүй гоё исэн. Тэр дурсамжаар л бид нар яг үндэ амьдэрдэг юм уу? Тэстэй гоё. Яа, нэр маш гоё байна. Ингээд амар гоё дүгнэлтүүд ингэ гаргаж авлаа. Ийм одоо гүн гүнзгий ингээд амьдралаас ургасан ойлголтоос чинь надад бол амар их нөлөөлсөн байдаг аахгүй. Би маргааш нэг үйлдэл нөхцөл байдал дээр тэ ирэхэд ингээд нөгөө хүний ингээд туусан түүхээс тэгээд ийм ойлголтуудыг ингээд харч өөнээрээ юу илээ гэд ингээд бодоход сэрц гэдэг шиг юм мэдрэмжийг өгдөг баг. Ажил айгу гоё идэх ш тий. Харин тийм. Хүн болгоноос гоё юмыг мэдэж аваад сурч аваад надад л айгу гоё санагддаг. Харин болгоны үнцгийг харах. Тэгээ яг суралцгуу дээр ингээд тавьчихаар чинь нэрнгээсээ тий ингээд би бүхнийг мэднэ гэдэг нэг хандлага нэг өөр тэгээд би мэдгүй харин сурах гэж ингээд хоёулаа ингээд ярьж ингээд нэг ийм хандлага байхаар хосын харилцаан дээр ч гэсэндээ сурах үе дээр ингээд тавьчихар чи амар гоё шинэлэг шинэ хосууч шиг л гоё санагдаж шүү дээ. Гоё юм бэлээ. Гоё юм бэлээ. Тийм шинэ хосууч шиг тий. Тийм тэгээ хамтдаа юм болгоныг туулж одоо даван туулах чинь бас айгу амттай болгох юм байна. Илүү харилцааг бат бөх болгох юм байна тий. Айгу гоё юм бэлээ. Тэгэхээр хүн болгонд бас юм чин сэтгэлийн гоё хайр тэгээд ийм гоё хүүхдүүдээс ингэж хайрлаж инэрчтэй ингэж гэр бүлэрээ гоё ингэж амьдрахыг хүсдэг. Өстой гоё.
Баярлалаа. За өстой маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд ярилцлага маань ингээд богинохон ч гэсэндээ асар их одоо гой ойлголтуудыг ойлгож авсан да. Би бол үнэхээр амар гоё олзуурах гэж байна. Одоо айгүй гоё санагдаж байна. Тэгээд хамгийн сүүлд нь манай энэ дугаарыг ивент итгэгчээр 2 ивент итгэгч байгаа. Нэг нь болохоор So Beauty by гэх хоёлын одоо ширээн дээрээ гүц биш айгүй гоё бүтээгдэхүүн ингээд тавьсан байгаа. Тэгээд энэ болохоор Монголд яг аль бие осоор орж ирээд удаагүй байгаа. Тэгээд 700 гаруй брэндээс 20 гаруй яг чанартай брэндүүдийг нь мэрэгжлийн яг судлаачид нь ингээд оруулж ирж байгаа ийм брэндүүд байгаа юм билэ. Тэгээд энэ дундаас нэг брэндийг нь яг энэ дээр онцлоо тавьсан байна. Энэ нь болохоор яг ийм эмзэг арьстай ялангуяа одоо хүүхдүүд 0 наснаас эхсүүлээд одоо дээшээ бүх насны хүмүүс ингээ хэрглэж болно. Харин хамгийн их одоо тохирох хүмүүс нь одоо хүүхдүүд, эмзэг арьстай хүмүүс. Энэ бол надад амар их тохир бүтээгдэхүүн гэж би харсан байхгүй юу? Би болохоор өөрөө нөгөө диатистэй. Тэгээд диатистэй болонгууд миний ингээ багт бол багаас ингээ маш их зүйлс ингээ туурж ингээд биеийн их хэсгүүдэр ингээ гараад тэр нь болохоор нөгөө юу гэдэг стресс үт юм уу эсвэл чихэр мэхэр гэл амар олон хүч нөлөөлөд нь штэ. Тэгэнгүүт сүүлийн үед одоо энэ ингээд амар зүгээр юм байна гэж хараад байхгүй одоо ингээд яагаад гэхээр одоо миний тухруу ингээд шилжчихсэн. Том болгосон багсаар хагаад ер нь бол арилцсан. Тэгтээ тэр диатис чинь одоо хүртэл надад байгаа гэдэг үг байхгүй. Стресс тэгсгөөл чихэр идэх ийм асуудлаас болоод одоо миний дуухцаа тэгээд айгүй их нөгөө арсны ийм нөгөө чиглэг байдлыг нь алдагдуулцдаг. Тэгээд одоо миний духны хэсэг бол ийм хялхсан үрчлээ гарч эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт яагаад гэхээр бүх чийг нь ингээд уугаад тэгээ арьс хагараад байгаа. Монголын нөхцөлд тийм одоо агаарын бохирдол чинь бидний арьсны хамаг чигийг авч тэмлээ шүү дээ. Яг ер нь гадаадд байгаагаас илүү бид нар давхар нэмэлтээр юм хэрэгжилж ч л одоо ирүүл байх. Харин тийм яг тийм. Тэгээд ер нь бол нэг ийм одоо миний арьсны асуудалтай ч бай ингээд нөгөө хүссэн үсээгүй яг саяын агаарын бохирдол гэдэг чинь бидний арьсыг айгүй хэмзэгшүүлээд байт юм байна. Тэгээ Монголын уур амьсгалд айгүй их тохирсон тэдгэр бүтээгдэхүүнүүдийн ингээд яг аль бие усны байдлаар тэгээ дээрэс нь стандартын яг ийм хүргүүрт хийж авчирдаг. Тэрийг би ерөөсөө мэддгүй байсан юм байлээ. Ер нь бол ингээд чанартай гээл бид нэр ингээд авдаг штэ. Тэнгүү тэр чанартай бүтээгдэхүүнүүдийг ямар стандартын дагуу оруулж ирж байгаа вэ гэдгийг халж хөрөөд тийм тэгдэг гэсэн. Тэгэхээр яг тэр стандартын дагуу ингээд авчирж ирдэг юм байлээ гэдгийг сонсож мэдгэн нас өөрөө тэр чанарынхан илүү их нөгөө бат бөх байдлыг бэхжүүлдэг юм санагдсан. Тэгэд биднээ ч нөө бид нар чинь арьсандаа юм хүрэх юм болвол одоо маш их одоо олон зүйлсүүдийг харж шалгуур тавьж ижил тавьдаг шүү дээ. Тэгээ зарим одоо хит их сурчлагаадаа юмныг хэрэглэхээр тохирохгүй ч юмнууд их байдаг. Тэгэхээр миний хувьд бол хамгийн одоо анхаардаг юм орц найрлагыг би амар хардаг болсон. Тийм шүү дээ. Тийм. Бид нар чи арьсаараа маш богино хугацаанд ямар альва нэг юм ингээд нэг одоо юу гэмдэ шингээж авдаг болохоор тийм шүү дээ. Яг үндэ бүр уухаас илүүтэй арьсандаа анхаарах хэрэгтэй байхгүй өмсөж байгаа хувцсны материалын хүртэл анхаарах хэрэгтэй. Харин тий одоо нөгөө яг ийм бүр нэг юм хямдхан одоо хувцснууд одоо ингэ байд юм хятадаас ингээ орж ирсэн юм байна гэж тэгж штэ. Тэнгүү тэдгээр зүйлсүүд чи эсрэгээрээ бидний арьсанд аюул штэ. Тэр чинь зүгээр цэвэр хувцраар хийгдсэн арьснууд байгаа байхгүй юу? Одоо энэ юуны спорт явцнууд гэсэн. Тэгэхээр арьсандаа маш юу төрөхөж юу хүргэхээ гэдгийг айгу анхаарах хэрэгтэй юм бэл. За энэ болохоор яг ийм бүтээгдэхүүнийг брэнд гаргаад ирсэн. Тэгээд бид өхөө яг ингээд яг зочиндаа ингээд зочин болгоныхаа ингээд онцлогт ингээд тогтуулаад бид ийм гоёцхан гарын бэлэг шүү. За баярлалаа. Тэгвж байгаа. Энэ болохоор юу чи? Маск үн тий. Юу чи? Энэ амар юм хоёр төрлийн маск байгаа байхгүй. Тэгээд Австралид яг борлуулагддаг. Австрал одоо юу лээ? Энд яг танилцуулга нэг танилцуулгаас цуг юу чи? Хоёр брэнд байгаа байхгүй юу? Энэ болохоор Young Me гэдэг брэнд. Тэгээд австралч өөрөө нөгөө хит ягаан туяан бидний арьсны хор тавдрын өвчлөөр дэлхийн хэмжээнд нэгдүгээр байранд жагсдаг гэж шүү дээ австралчин. Тийм учраас нарны туяанаас үүдэлтэй арьсны өвчлөлтийн асуудлыг шийдэх зорилгоор бүтээсэн арьс зарчилгааны Young Me UVIR гэсэн ийм брэнд юм байна. Нэг нь болохоор тайвшруулны инсулин, нөгөөх нь болохоор цайруулахын үйлчилгээтэй. Надад яг хэрэгтэй л бүтээгдэхүүн байна да гэдэг. За тэгэхээр энэ болохоор одоо борлоод их зүгээр. Нэрээ тийм штэ. За энэ болохоор Жан гэдэг яг энэ So Beauty by Dick-ийн дорны ангаах ухааны шинжилгээ ухаанд үндэслэгдэж гаргаж ирдэг. Энэ бол яг санал болгодог номер 1 брэнд нь. За. Энэ ингээд тэжээлийн тос нь. За яг аймаг гоё ингээд баярлаа. Танилцаарай. Тэгээ. За тэгээд нөгөөх нь болохоор одоо нөгөө өвлийн уйлрал болж энэ хоёлаа ингээ хамгийн түрүүнд ч гэсэн ингээ танилцсан шүү дээ тий. Тийм. Тэгээ энэ ямар гоё загвартай юм бэ гэд тий.
Тий. Тэгээд энэ нөгөө загвараас ингээ гадна одоо яг энэ өвлийн орчинд тий агаарын бохирдолд ялангуяа одоо хүүхдүүдтэй хүмүүст бол аягүй их тохиромжтой гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ ер нь л одоо нэг хүүхдтэй гэрт угаасаа тоос бохирдол их орж ирдэг шүү. Ялангуяа зуны уйлрал ч гэсэн нөгөө бид нар чинь амар их тоос шороотой. Ерөөс нь ногоон байгууламж муутай болохоор зөв замын шороол гэдэг чинь амар юм биш. Тэгэхээр ер нь Монголд байгаа айл бүр авах хэрэгтэй юм билээ. Харин тийм шүү тий. Агаар зөвшөөрлөгч. За ингээд ийм хоёр юу байна. За ингээд маш их баярлалаа. Ингээд цаг зориулаад маш сайхан ойлголцсон Энэ тухтай болондоо урьж оролцуулж ингээд гоё өөрийнхөө дотрыг одоо тий ярилцах боломжийг олгосон та бүхэнд бас баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Зориг дутагдах мөчөд хий нэгний түүхэл чамайг төшдөг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шин түүх сонсцгоё.